За нөгөө ярьж байгаа шиг амархан ажил бол биш те. Маш урт хугацаа зарцуулах ажил. Ямар ч гэсэн бид урагшилж байна л гэдэг байр суурьтай. Нөгөө тоо ярьдаг хүмүүстэй тоогоор нь ярихгүй болохгүй гэдэг шиг те. Гол тэр За сайн байцгаана уу гэгчтэй та бүхэнд энэ оны энэ өдрийн төргий за 2026 оны хамгийн ихний дугаар за мөн сешн 2-ын маань 11 дахь дугаар инхүү эхэлж байна. За өнөөдрийн зочноор Нөмөө холдинг компани дижитал шилжилт хариуцсан захирал за бэм жаргал захирал маань өргөдөө орж байна. За бидний урилгыг хүлээж авч энэ подкаст маань орж байгаад энд баярлалаа. За IT-ийн салбарынхаа одоо чухал салбарын чухал мэдээллийг хуваалцах зорилгоор энэхүү подкастыг эрхлэн явуулж байгаа та бүхэнд бас баярлалаа. Подкастт орж оролцуулсанд бас баярлалаа. Тэгээд мөн сонсогчдтой бас энэ подкаст хүрж байгаа өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За хамгийн ихний асуултыг би ер нь юугаар ихтэй гэж бодсон бэ гэхээр миний зүгээр ойр тойрны хүрээнд ингээд харж байхад Chief Digital Officer гэдэг албан тушаалтан та байгууллага ер нь айгүй цөөхөн. За баг байхгүй гэж хэлэхэд хэлэхгүй ч магадгүй. За яг ерөнхийдөө бизнес хөгжлөн хариуцсан явдаг эсвэл ингээд CIO, CI, CTO нэр нь хариуцсан явдаг гэдэг ингээд байдаг тийм. Тэгэхээр номингийн хувьд бол илүү Chief Digital Officer гэдэг яг энэ албан тушаалтан холдингийн хэмжээнд ингээд байна. За тэр нь бас эмэгтэй хүн байгаа гэдгээр айгүй онцлог юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Тийм тэгэхээр манай энэ session 2-ын хүрээнд ер нь бид нэр за байгууллагын дижитал шилжилтийг хэрхэн хийх юм бэ тий? Байгууллагад ямар хүчин зүйлүүд байдгийг хэрхэн тэднийг имплемент хийж байгууллагынхаа дижитал шилжилтийг өдөрдөж явд юм бэ гэдэг ер нь цар хүрээнд сэдвийн хүрээнд ер нь явж байгаа. Тэгэхээр таны хувьд бол яг энэ чиглэлийг ингээд бүрэн хариуцж байгаа Нөмөө холдингийн хэмжээнд те Монгол Улсын том групп компани хэмжээнд бол энэ хэсгийг бол хариуцсан явж байгаа гэж ойлгож байгаа. Тийм тэгэхээр за одоо ер нь яг холдинг дээр ямар ажлуудыг те ямар чиглэлүүдийг ингээд хариуцж ажиллаж байгаа вэ? За миний хувьд болохоор группийн дижитал стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой бизнес процесс менежмент, дата, систем, автоматжуулалт, за дэд үтц, за одоо IT операшны дэмжлэг үйлчилгээний хэсэг, за мэдээллийн аюулгүй байдал гэдэг тиймэрхүү чиглэлүүдийг хариуцж байгаа. Үүн дээрээ нэмээд e-commerce болон loyalty бизнесүүдэд хариуцдаг. Тэгээ энийг яагаад ч онцолж давхар хэлэх гээд байгаа гэхээр энэ хэсгүүд дээр маань бидний группийн одоо хэрэглэгчийн дижитал экспириенсийг сайжруулахтай холбоотой санал санаачлах төслүүд маань групп даяар бас нэгдсэн зохион байгуулалтанд оруулж удирдах ажиллаж байгаа хэсгүүд бас байж байгаа. Тийм тэгэхээр одоо эдгээрийг л бүгдийг нь уялдаатайгаар хэрэгжүүлэхийг зориод ажиллаж байна. За тэгэхээр ер нь нэлийн том бүтцүүд байгаа шүү дээ. Номингийн loyalty гэдэг бол өөрөө маш олон харилцагчтай байгаа. Тэгээд баг Монгол улсад байгаа хамгийн өндөр хувийн loyalty өгдөг те. Ингээд 3-аас 10 билүү те. Тэгээд 10% та хэрэглэгчид бол амар өөр ашигтай амар happy байдаг. Номингийн өмнө хэрэглэгчид гэж явдаг байх гэж хувьдаа бодож ин л дээ. Тэгэхээр яг энэ эсвүүдийг ингээд хариуцаад явж ийн гэдэг чинь миний хувьд бол айгүй бахархалтай байна. Тэгээд хамгийн том худалдааны салбар тий худалдаа үйлчилгээний хамгийн том салбар хамгийн том сүлжээ дэлгүүрийн бүтэн системүүдийг за тэгээд дээрэс нь дата удирдлага тий бас л маш их дата тэнд хэрэглэж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа өнөөдөр эдгээрийн сонин сайхан тэгээд эдгээртэй холбоотой за яг номингийн тийм нарийн ширийн зүйлийг бол би яриа гэж бодохгүй. Тэгээд байгууллагын бас нууцад хамаарах стратегийн чухал мэдээлэлүүд байна. Тэгээд эдгээрийг хийхэд ер нь ямархуу челленжүүд байсан юм бэ тийм ер нь бусад байгууллагууд энэ зүйлүүдийг хийхэд юунаас нь суурьас нь яаж бэлдэх ёстой юм бэ гэдэг таны туршлагыг бас хуваалцмаар байгаа гэсэн үг шүү. За хайрлалаа. За ер нь дижитал шилжилт гэж систем нэвтрүүлэх юм уу тийм
эсвэл арай өөр зүйл байна. За бид нар бол ингээд нэг 10 дугаар ингээд явхад бол маш олон зүйлүүдийн тодорхойлолтууд нөлөөллүүд бол гарч ирж байна. Тэгэхээр танихаар юу юм яг дижитал шилжилт гэж юу вэ? За тэгэхээр энэ бол угаасаа одоо яг ингээд энэ дижитал шилжилт гэхээр одоо яг ингээд бүр яг юм сонгодог асуулт болчиход байгаа. Нөгөө талаас хариулт нь болохоор манай технологийн салбарынхны бас сонгодог юм өгүүлбэр тий бусдад хэлдэг сонгодог өгүүлбэр болчиход байгаа. Тэгэхээр ер нь бол яг мэдээж нөгөө дижитал шилжилт гэдэг чинь зөвхөн юм нэг цахим технологиудыг үйл ажиллагаанд нэвтрүүлчихээр болчихж байгаа гэсэн ойлголт бол ерөөсөө огтоосоо биш. Тэгэхээр яг юу юм бэ гэдгийг ингээ ярахаар эхлээд ер нь яг яаж гарч ирсэн бэ гэдгийг бас эхлээд бас ярьд юм лөө гэж бодож байна л да. Тэгэхээр дижитал шилжилт гэдэг үг өөрөө IT-ийнхний дундаас ч юм уу ингээд тэг нэг юм гинт байж аваад тэг нэг яран дундаас нь санамсруугаар гараад ирсэн юм бол биш байгаа байхгүй. За бид хэдийн хувьд бол энэ чинь одоо нөгөө технологийн хөгжил за тэгээ хамгийн гол нь нөгөө бизнесийн одоо өрсөлдөөний дүрм өөрчлөгдөх те бизнесийн хөгжил тэгээд нийгэм хувь одоо хэрэглэгч хүмүүсүүдийн одоо хэрэгцээ шаардлага өөрчлөгдөх тэрний ингээд огцлцол дээрээс ингээд даажмаар гарч ирсэн ойлголттой байгаа байхгүй. За бид гээд нөгөө технологийн хөгжлөөр ярих юм бол 1960-аас 90 он дээр одоо компьютер цаасаа компьютерлоо шилжүүлсэн. Одоо хийж байгаа юм автоматжуулжсэн. За дараагийнх нь болохоор одоо 90-с 2005 он дээр одоо юу гэх юм интернет те нөгөө интернетийн хөсрөл за тэгээд дахиад дээрээс нь нөгөө ERP системүүд гарч ирээд процессо системээр явуулдаг болсон. За тэрнийхээ араас 2005 оноос 15 оны үед нөгөө мобайл технологи гэдэг юм маш хүчтэй орж ирсэн тий. Тийм. Тэгээ яг тэр үеэр бас нөгөө одоо ингээд биднэрт энэ яг трендийг бий болоод Netflix, Amazon, Google, Alibaba гэдэг ч юм уу тий томоохон компаниуд гарч ирсэн. За тэгээ энэ үеийг ингээд дэлхийн нийтээрээ яаж харсан мэхээр за технологи бол ингээд зардал биш юм байна. Энэ бол өрсөлдөх давуу тал юм байна гэж харж эхэлсэн. За тэрнийхээ араас нь болохоор одоо 2005 оноос 2010 оноос яг тэр одоо чиг хандлагуудад гарч ирсэн. Бид нар ч одоо байгаа системүүдээ одоо байгаа үйл ажиллагаануудаа яг ингээд нэг юм автоматжуулаад байх биш те өрсөлдөх давуу тал гэж харах биш. Бид нар бүр бизнесээ өөрөөр явуулах хэрэгтэй юм байна штэ гэдэг ойлголтод гарч ирсэн. Тий. Тэр өөрөөр хэлбэл нөгөө IT-ийн стратеги нь бизнесийн стратегийнхаа бүр салшгүй нэг хэсэг болоод IT-гүүгээрээ бизнес нь өөрөө явах боломжгүй болоод эхэлсэн. Тийм хөгжлийг туулж явсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ цаг хугацааны хөгжлийг ингээд дагаад маш олон бизнесүүд яг одоо ч гэсэн тасралтгүй ингээд өөр чиглэлүүд рүү хөрвдөг ч юм уу эсвэл одоо байгаа бизнес модельудаа өөрчлөх. За тэгээд дахиад дээрэс нь одоо нөгөө одоо уламжлалтаас огт ялгаатай одоо нөгөө стартапууд зах зээл дээр хүч төрж маш хүчтэй гарч ирэх гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ одоо давлгаан дээр нөгөө дижитал шилжилт гэдэг ойлголт чи өөрөө бизнес хэрхэн амьд үлдэх вэ? Өөрчлөлтөнд гэсэн хэрхэн насан зохицох вэ? За урт хугацаанд тогтвортой гэхдээ яаж хурдтай байх вэ гэдэг асуултуудад хариулж гарч ирсэн гэж үзэж байгаа байхгүй. За тэгэхээр тодорхойлолт нь юу вэ гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр дижитал шилжилт гэдэг бол одоо явуулж байгаа бизнесээ дижитал орчинд дахин загварчлах, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч нартай яаж хүргэх үү, тэрний ард бид нар юм процессууд яаж явах уу, ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллах уу, хэрхэн харилцах уу гэдэг ч юм уу тий. Энэ болгоно ингээд дагаад өөрчлөгдөж байгаа байгууллагын хэмжээний маш том өөрчлөлт болоод хувирчиж байгаа. Нөгөө талаас энэ нь болохоор одоо юу гэдэг ингээл автоматжуулалтын төсөл хэрэгжүүлээд бай гэдэг нэг цаг хугацаанд нэг эхэлчээд нэг дуусчдаг тэгээд нэг төслүүдээ ингээ яриа явцдаг биш те. Урт хугацаанд өөрөө гүйж өгөх ямар бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж нэвтрүүлэх вэ? Тэр одоо асуултууд бас хариулт олох хэрэгтэй болж байгаа юм байгаа даа. Буюу өөрөөр хэлбэл энэ бол одоо ингээд урт хугацааны аялал болоод хувирчиж байгаа байхгүй юу? Тийм. Одоо ингээд юу хийн нөгөө одоо Amazon бол эхлээд одоо шуудангийн арцгаар каталог тараагаад тэгээд эргээд захиалга авдаг гэсэн. Бид нар угаасаа энэ түүхүүдийг мэднэ шүү дээ. Тэгээ Netflix DVD төрөсөлт байж байгаа болохоо одоо байхгүй болсон. За тэгээд дахиад дээрэс нь одоо бид нар замын хажуу талаас
гараа өргөө таксин зүүдэг гэсэн бол байхгүй болсон. Таксины компани ажиллуулахын тулд заавал машин таах албагүй, банкны үйлчилгээ авахын тулд заавал салбар дээр авах шаардлагагүй болсон гэдэг ч юм уу тий. Ингээ юмыг шал өөрөөр хийх асуудал болж хувирч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө ганц цахим технологи хэвтрүүлэх асуудал биш юм аа гэж. Тэгэхээр байгууллагын хувьд дижитал шилжилт гэдэг бол одоо маш том өөрчлөлт юм аа тий. Бизнесийн, стратегийн, процессын тий, хүний нөөцийн тэр том өөрчлөлтүүдийг бол ер нь хэлээд шүү дээ. За тэгвэл зүгээр надад нэг юм сонирхолтой номин ер нь хэрхэн өөрчлөгдөж байгаа. Яг номин руу нэг орохгүй л дээ. Тэгэхээр ер нь хэрхэн өөрчлөгдөж байгаа. Одоо бол дийлэнх нь за монголчууд юу гэдгийг хүнсний хэрэглээгээ номин супермаркет тий, хайпермаркет за нөгөө дэлгүүрийн олон шатлалт хэлбэрүүдээс ингээд үйлчлэгийг авч явах шиг байна. За дийлэнх масс нь бол хүнсний хэрэглээг бол маш ихээр авч явах шиг байна гэдэг юм. Тэгэхээр энэ зүйлүүд бас ялгаагүй дижитал шилжилт хийгдэж ингэж өөрчлөгдөж байгаа юу тий. Эсвэл яг энэ хэлбэр дээр нэмэх нь та нар бол дийлэнхтэй одоо нөгөө технологийн шинжилгээ сайжруулалтаа голцоо хийгээд процессыг ер нь өөрчлөлтүүдийг хийж байна. Одоо захим худалдаа тий e-commerce түрүү та нөгөө e-commerce-ыг хариуцж байгаа гэсэн. Тэгэхээр энэ өөрөө ер нь шинэ продакт болоод явж байгаа юм. За манай компанийн хувьд бол харьцангуй одоо юу гэх юм дижитал шилжилт гэдэг нэг юм ингээ ярахаар чинь зүгээр байжснаа санаанаас эхлээл шууд аюу хурдан хугацаанд ингээл болоо явцдаг юм ойлголттой бас биш шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд бол харьцангуй одоо юу гэдэг аль одоо эртнээс гэх юм уу тий компаниудын бусад компаниудын хувьд бол хамгийн түрүүнээс нь эхлээд яг энэ захим шилжилтэнд оруулж байгаа хөрөнгө оруулалт. За тэгээд нөгөө дээд удирдлагын спонсоршип гэдэг ойлголтод бол нэлээд тийм сайн байж ирсэн анханасаа тий. Бид нар яг тэр одоо юу гэх юм 2010 онд бол за дэлхийд даяараа бол аль эрт одоо ойлголт бий болцсон юм байна. Гэхэд Монголд бол жишээлбэл ERP гэхээр бараг тухайн үед бол нэг тийм одоо юу юм бэ гэдэг тий тиймэрхүү байдалтай байж исэн. Тэгэхэд яг нэм бол группийнхаа үйл ажиллагаанууд дээр захим системүүдийг нэлээд хэвтрүүлээд бэк офисынхаа процессыг ингээ автоматжуулж ирсэн, ингээ явж исэн. Тэгээ ингээд энэ одоо нөгөө маш олон жилийн хугацаанд ингээ суур бас нэлээд ингээ гайгүй бүрдээд яваад байгаа гэх юм уу та тий. За гэхдээ яг дахиад л нөгөө захим шилжилт, digital disruption гэдэг энэ ойлголтуудтай уялдуулаад бид нар стратеги эргэж харах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн одоо 2-3 жил дээр бид хэдийн авч хэрэгжүүлж байгаа зүйлс юу одоо гэхээр группийнхаа дижитал стратегийг шинжилэн зохион байгуулсан. Энэ дээр утаа агуулгахаа хувьд бол одоо ямар хуу юмнууд гаргаж ирсэн бэ буюу одоо нөгөө бид нар яг юунд төвлөрхийн гол одоо барих тэр зарчим одоо багнууд нь юу юм тий нэг бүрдүүлж байгаа одоо зүйлс нь юу юм бэ гэдэг тодорхойлсон. Энэ дотор болохоор нөгөө гол оролцогч талууд буюу хэрэглэгч, харилцагч, за тэгээд ажилтан, тэгээ нөгөө талтай компани үйл ажиллагаа гэдэг энэ дөрвөн юмныхаа дижитал экспириенсийг сайжруулах буюу одоо экспириенс гэдэг нэг шинэ нэр томьёо ойлголтыг бий болгоод байна шүү дээ тий. За тэгээд эдгээрийнхаа одоо нөгөө total experience буюу нэгдсэн туршлагыг сайжруулах гэдэг чиглэл дээр бид нар ажиллах хэрэгтэй юм байгаа даа тий. За тэгээд бас нөгөө бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ дижиталаар яаж хэрэглэгч нартай илүү хүргэх вэ гэдэг тал дээрээ. За мөн одоо нөгөө хинтээ хамтрах вэ гэдэг асуудал тий. Хамтрагч нартайгаа яаж бас амар хэлбэрээр тэр дижитал экспириенсийг сайжруулж үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг чиглэлүүдээр бид хэд одоо зорилтуудаа тодорхойлоод нэлээд төсөл санаачлалуудыг бас эхлүүлээд ингээ явж байгаа. Юуны хувьд бол дарааллын хувьд бол одоо магадгүй хамгийн түрүүнд хэрэглэгчээс эхэлнэ. За тэгээд дараа нь одоо партнер болон евротой тий харилцаг тий партнер болон ажилтнуудынхаа экспириенс дээр бол бас дахиад нэлээ ингээд фокуслаад параллелаар ингээд явна гэдэг тий. За мөн одоо яг нөгөө суурийг нь бий болгохын тулд бас дотоод үйл ажиллагааныхаа процессуудаа дахин загварчлах, уял дата хэрэгжүүлэх, тэр чадамжуудаа сайжруулах гэдэг ажлуудыг бас нэлийн тийм эрчимтэйгээр хийж хэрэгжүүлж байна. Маш олон томоохон төслүүдийг бас
одоо бид нар амжилттай ихнээс нь нэвтрүүлээд явж гин. За хэрэглэгчийн одоо дижитал экспириенс сайжруулах тал дээр бол бас бидгээд доож явж исэн системүүд дээр шинжилгээсэн. Гэхдээ зүгээр нэг юм одоо байгаа систем сайжруулчих гэдэг талаас гэхээсээ илүү ер нь дижитал экосистемийг яаж бүрдүүлэх вэ? Түүнээс доорлогын урсгалуудыг яаж бий болгох вэ? За нөгөө одоо юу гэдгийг одоо байгаа процесс үйл ажиллагаануудаа хэрэглэгчдээр бас яаж юм өмнөхөөс өөр экспириенсүүдийг араараас нь өгөх вэ гэдэг ч юм уу тий. Тэрийг ингээд одоо экосистемийнхаа хүрээнд бас нэг юм концепцээр нь авч үзээд тэгэл яг ингээд дараалуулаад багаагаар хийгдсэн юмудаа оруулаад нэвтрүүлээл ингээд явж байгаа гэсэн. Нэмгийн авах гарч ирээд нөгөө loyalty бонус карт байхаа байлаа. Тэгээд утасны дугаар хэлгээ байлаад тэгээд апаа уншуулдаг болоод гэсэн чинь тэгэхээр маш олон хүмүүс ерөнхийдөө тэр апыг татсан баг. Тэгээд энэ дээр нь үүдээ нэг e-commerce-ууд нь тэгээд онлайн бизнесүүд нь ингээд яваад ирэхээр илүү бас хэрэглэгчийн experience тэр тулах зам илүү сайжирч байгаа бах. Тэндээсээ бас үйлчлэгийг давж болд юм байна гэдэг илүү мэдэрч байгаа бах гэж бодож байна л да тийм. За сая бол ингээд ярьж штэ. Удирдлагын манлайл гэдэг зүйл ингээд айгүй чухал байсан. Тэгээ бид нар бол 2010 оноос хойш ер нь удирдлагын манлайлаар дижитал технологиг ашиглаад бизнесийг бол ингээд өөрчилж ирж байгаа гэдэг чинь. Тэгэхээр энэ өөрчлөлт за одоо 10 оноос хойш гэдэг чинь бүхэл бүтэн 15 6 жилийн ийм өөрчлөлт тийм явж байна гэсэн үг тийм. Тэгэхээр хүмүүс аюул ярьдаг штэ. Дижитал шилжилт хийхэд ер нь бол за майндсетийн өөрчлөлт байх ёстой тийм нийт ажилтнуудын тэр майндыг өөрчлөх ёстой за хүмүүсээ өөрчлөх ёстой гэдэг. Тэгэхээр энэ ер нь хэр хэцүү байсан бэ тийм ер нь одоо нөгөө өөрчлөлтийг хийхэд ямар челленжүүд илүү тулгарч байна энэ сүүлийн үед ер нь яаж юм өөрчлөлт ирэхээр хэр одоо хурдцтай болж эхэлж байна уу ер нь яаж ажилтнуудын энэ ур чадвар тийм бас айгүй чухал байдаг. Хувьцаа эзэмшигчид болон эзэдүүдийн майндод бас айгүй өөрчлөлтүүд чухал байдаг шүү. Тэгэхээр энэ дээр ер нь ямар асуудлууд гарч ив тий. За тэгээд удирдлага хүний хувьд chief digital officer гэдэг хүний хувьд энэ дээр юун дээр манлайлж ажиллах ёстой юм. Менежмент тим болон хувьцаа эзэмшигч shareholder-уудад ер нь юуг илүү ойлгуулах ёстой. За энэ тал дээр одоо нөгөө дижитал шилжилт гингүүд тэр одоо дижитал шилжилтэнд дижитал гэдэг үг орсон болохоор л одоо IT-ийн хийх ажил гэдэг ч юм уу тий. Яг нийтлэг байдаг нэг иймэрхүү юм байгаад идэг шүү дээ. Ер нь бол одоо Монголда яраа гэх юм уу тий. За тэгэхээр энэ бол яг тийм зөвхөн одоо IT-ийн хийх ажил бол одоо огтосоо биш. Түрүүн яг нөгөө хэлсэнчлэн одоо юу гэх юм тухайн бизнесээ нөгөө яаж явуулах одоо арга барилын өөрчлөлт юм гэд хэлсэн дээ. Тэгэхээр эн чинь өөрөө яг цаана юу яригдах гэдэг байгаа гэхээр нөгөө топ менежмент нь бизнесээ яаж явуулах вэ? Тэ дижитал орчин дээр хэрхэн дахин загварчлах вэ гэдгийг бодох стратеги бүр анханасаа тэргээрээ тодорхойлоод энэ дижитал шилжилтийн эцсийн хариуцлагч буюу одоо ownership нь байх, тэ owner нь байх тэр асуудлыг ингээд хөндөж яриад байгаа байхгүй. Одоо CTO ч юм уу одоо эсвэл CIO-ийн хувьд болохоор магадгүй одоо энэ дижитал шилжилтийнх нь одоо тэр санаачлагуудыг нь илүү одоо технологийн хэл рүү н орчуулад тий бизнес болон технологи хооронд нь уялдуулаад энэ санаачлагуудыг нь манлайлж хэрэгжүүлээд за илүү одоо хурцсуур нь болж ажиллах үүрэгтэй гэж би бол хардаг. За тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж одоо хамгийн том одоо нийтлэг челленж бол нөгөө топ менежментийн дэмжлэг за тэгээ манлайлал тий дэмжлэг гэхээс илүү ер нь бол манлайлал юм уу да. Тэгээд тэр дээр одоо юу аа гэхээр наацх нь одоо тэр тэр өөрчлөлтүүд групп даяар одоо яагаад хэрэгжих ёстой юм тий ингэж хэрэгжүүлснээрээ ямар үүрэг өгж бид нар хүлээж байгаа юм. За тэрийг ингээ хэр төвшин дээр бид нар бас ингээд урагшлуулах ёстой юм бэ гэдгүүдийг үг үйлдэлээрээ групп даяараа ингээ хүмүүст ойлгуулахад одоо түлхэж залж тий үлгэрлж ингэж ажиллаж өгөх юм бол маш чухал одоо тийм одоо
хөшүүрэг болдог гэх юм уу. Тэ хөшүүрэг болдог. Тэрнээс гадна нөгөө засаглалынхаа хувьд бол хувьцаа эзэмшигч тузын зүгээс гүйцэтгэх удирдлагынхаа багаас одоо дижитал шилжилтийн хувьд бид нэр одоо яг хаашаа чиглэж гин вэ? Ямар хуу санаачлалууд хэрэгжүүлж гин? Манай одоо IT governance менежмент нь ямар байгаа юм тий. За тэгээ энэ талаараа ер нь бол хэлэлцдэг, эргээд үйл ажиллагаанд нь хяндаг, яг тэр чиглэлээ алсын хараа бас энэ чиглэлтэйг нь уялдуулж ингээ хардаг. За тэгээ тэрийг эргээд нөгөө одоо хурлууд дээр яг тэр чиглэлийнхаа асуултуудыг асуудаг тий. Тэр үйлдэлээрээ нөгөө энэ өөрөө чухал шүү гэдгийг үлгэрлээд байгаа тэр хэсэг ингээд бас маш хүчтэй ажиллах хэрэгцээтэй. Тэгэх юм бол илүү амжилттай болж ийн гэж ер нь бол хараад байгаа. За тэгээд мэдээж одоо яг дижитал шилжилт чи өөрөө бас нэг юм ихээхэн юм эфорт зарцуулдаг, хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог тий. За юм урт хугацаа бас шаарддаг иймэрхүү ажлууд байгаа учраас топ менежментийн зүгээс нөгөө бас жоохон төвчээртэйгээр хүлээх хэрэгжүүлж байгаа багтаа одоо нөгөө эрх мэдэлтэй итгэлийг нөгөөд тий тэгж одоо жоохон хүлээх хэрэгтэй юм болов тий гэж би бол бодож байна. Одоо яг түрүүн нөгөө хэлсэнчлэн манайх дээр бол энэ чиглэл дээр бас харьцангуй ингээд гайгүй байгаад ддэг бид нар туз гүйцэтгэх удирдлагаараа стратегиудыг батлуулчаад тэрнийхээ гүйцэтгэлүүдийг эргэж тайлагнаад ингээд явцдаг. Эргээд энэ чин трендүүд нь ингэж явж штэ та нар яаж ийн гэдэг юмнуудыг ярилцаад ингээд явцдаг. Нөгөө талд нь одоо яг тэгвэл амжилттай хэрэгжүүлэх гэхээр юу асуудал болоод байгаа гэхээр нийтлэг одоо тухайн одоо дижитал шилжилтийг хэрэгжүүлж байгаа баг бизнесийн өөрийнх нь чадамж, бэлэн байдал тий хүмүүсийн нөгөө ойлголт, хандлага өөрчлөгдөхэд бэлэн байна уу гэдэг юм болчиход байгаа байхгүй. Дээрээс нөгөө хэрэгжүүлж байгаа багийн бас нөгөө чадварын асуудлууд яригдана гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэнийг яг яаж хийх вэ гэдгийг ингээд ярих гад тэгэхээр шууд эхлээд яг дижитал шилжилтийг юу нь яаж амжилттай явуулвал зүгээр юм бэ гэдгээс бараг ингээд илүү ингээ өргөөрөөр өсөрч орчих гээд байна л да. Тэгэхээр би тэр талаас нь нэг тайлбарлах гээд үзье гэж бодож байна л. Тэгэхээр дижитал шилжилтийг амжилттай хийхин тулд топ менежментээсээ нөгөө big picture буюу том зургаараа юм харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр том зургаар харна гэдэг нь одоо юу байгаад байгаа юм гэхээр нөгөө бизнес яаж явах вэ тий. Одоо бид нар яг энэ дээр яаж хөдлөх юм бэ гэдгийг тодорхойлох буюу стратеги гаргахаас гадна тэр стратегийг хэрэгжүүлэхэд биднэрт яг юм ямар чадамжууд хэрэгтэй юм бэ гэдэг юмыг тодорхойлж гаргаж харах хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ бид нар энэ стратеги хэрэгжүүлэхийн тулд яг ямар гол тулгуур багнууд байх ёстой юм бэ гэдгийг харах нь чухал. Түрүүн би нөгөө хэлсэн яг бидний хувьд бол тулгуур баг нь бол нөгөө оролцогч талууд маань тэгээд тэднийхээ экспириенсийг сайжруулах гэдэг ч юм уу. За энэ дээрээ нөгөө одоо архитектур тий governance-аа сайн авч явах хэрэгтэй гэдэг юмнууд байгаад байгаа. Нөгөө талдаа болохоор одоо юу гэх юм тэр чадамж ямар чадамжуудыг одоо бүрдүүлэх вэ гэдэг чинь өөрөө ямар системтэй байх вэ гэдэг асуулт бол биш байгаа байхгүй. За жишээлбэл одоо юу гэх юм хэрэглэгчтэй бид нар хурдан найдвартай за тэгээд ийм сайн экспириенсийг өгнө гэж тодорхойлсон байлаа гэж бодъё л да тий. Тэгээд тодорхойлоход тэгвэл ардталт нь яг ямар чадамжууд ажиллах хэрэгтэй юм гэхээр одоо нөгөө захиалгыг бод цагаар боловсруулж чаддаг байх тий. Барааныхаа нөөцийг реал тайм хардаг байх, асуудлыг нь хурдан шуурхай шийддэг байх. За одоо онлайнаар бараа захиаллаа гэхэд хүргэлтийнхаа одоо хаана явж байгааг нь яг бод цагаар бас мөршиж чаддаг байх. Тэр чадамжуудтай болох гэдэг ч юм уу тий. За тэгэхээр яг энэ чадамжуудаа ингээд тодорхойлцсны араасаа одоо яг бид нар тэгвэл энийг хийхийн тулд ямар бүтээгдэхүүн ямар юмнуудыг хийх ёстой юм бэ буюу за одоо энийгээ бид нар тэгвэл аппликейшнээр дамжуулж гар усны аппликейшнээр дамжуулж хийх юм уу эсвэл хэрэглэгчид өөртөө үйлчлэх портал ашиглуулах юм уу гэдэг ч юм уу ингээд ийм ямар бүтээгдэхүүн байх ёстой вэ гэдгийг гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ингээд ажиллах юм бол энэ хүртэл ерөөсөө юм нөгөө IT системийн талаарх яриа байхгүй байгаа. Тийм тэгэхээр яг энэ чадамжууд яг энэ юу хэрэгтэй юм бэ? Ямар бүтээгдэхүүнүүд хэрэгтэй юм бэ гэдгийг гаргасны араас нь бид тэр одоо тэгвэл энийх нь ардталт одоо захиалга боловсруулах, төлбөр баталгаажуулах, санхүү бүртгэлийн ямар системүүд хэрэгтэй вэ гэдэг ч юм уу тий. Тэр юмнууд тий яг тэр хэсгүүд нь ингээд
араас нь гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр одоо араас нь одоо гарч ирж байгаа системүүдээ бас яг үйл ажиллагааныхаа төвшөнд бас бид нар яаж авч явах вэ буюу одоо системүүд нь ингээд аль хэсэг дээрээ илүү юм хурдтай иж аялах хэвээр, аль хэсэг дээрээ илүү одоо тогтвортой реsilient байх хэвээр тий. Одоо магадгүй одоо хэрэглэгчтэй хүрж байгаа тэр одоо сувгууд дээрээ бид нар юм хурдтай сайжруулалтуудыг дорн хийгээд ингээд оруулах. Нөгөө талдаа болохоор одоо core system, data мэдээлэл аюулгүй байдал дээрээ бид нар илүү тогтвортой байдлаа ингээд хангах гэдэг ч юм уу. Энэ яг юм нөгөө ажиллах зарчмуудаа тодорхой болгож загварчлаад эргээд тэрнээсээ яг ингээд бид нар юу хүлээж байгаа юм бэ гэдгүүдийг одоо тодорхой гаргасны үндсэн дээр яг нөгөө ажилтнуудтай ойлгуулах гэдэг юмыгаа илүү тодорхой ярьж таарах гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг эдгээр зүйлийг ингээд тодорхой гаргаж эдгээрийнхээ хоорондын уялдааг нь хангаж чадахгүй бол дижитал шилжилт өөрөө бас амжилттай болохгүй. За тэгээд одоо яг энэ бүхэн чинь тодорхой болсны араас нөгөө нийт ажилчнуудтай ажилтнуудтай оролцогч талуудтай ойлгуулах тийм мэдлээ одоо коммуникашнаас авч явах асуудлууд яригдж байгаа. За тэгээд мөн одоо юу гэдэг нөгөө зөөрөө урт хугацааны томоохон асуудлууд яригдаад байгаа учраас тэрийг бас ингээд нэг юм бид нар хийж гинэ гэдээ удаан хугацаанд яваад авах гэхээс илүү богино хугацааны за тэгээд ийм жижиг амжилтуудыг богино хугацаан дээр ингээд хэсэг хэсгээр нэвтрүүлээд тийм мэдрүүлэх тийм яг тийм мэдрүүлэх яг нөгөө ялангуяа одоо нөгөө хийж байгаа тэрэнд оролцож байгаа талуудтай ингээд бүр мэдрүүлэх нь өстой маш чухал хамгийн чухал зүйл тий. Тэгээд тийхгүй болохоор одоо ингээд урт хугацаанд нөгөө хувьцаа эзэмшигч топ менежментийн нөгөө оруулсан зардал нь харагдаад тий хэцүү болоод идэг ч юм уу. За эсвэл одоо юу гэдэг нөгөө хэрэгжүүлж байгаа баг нь өөрөө тууштай явж одоо яг тэрний ард гарч чадах уу тий. Тэр баг дээр асуудал гараад эхлэх юм бол бас яг ингээд нөгөө тий тасалдaltaгүй цаашаа явах уу тий нөгөө бусад талуудын хувьд нөгөө ихтгэл найдвар төрөх үү гэдэг асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар гол нь яг энэ дээр л фокуслах хэрэгтэй л гэж бодож байна. Тий ер нь одоо коммуникацийн хувьд маш чухал зүйл юм байлээ. Би өмнө нөгөө хам банкны бизнес хөгжил дээр харилцаад байж хаад тэр ингээд улсын байгууллагаар ийм зөвлөгөөнүүд аваад ингээд явж исэн. Тэгэхэд бол хамгийн түрүүний ойлголт за соёл гэлээ өгөхөрдөг тийм. Гэхдээ хамгийн түрүүнд бид коммуникацийг хийх ёстой. Коммуникац гэдэг зүйл чинь айгүй top to down тийм. Дээрээсээ доошоо за бүх удирдлагын ойлголт, тузын ойлголт тэгээд тэр хүмүүсүүдийн манлайлал өөрөө хамгийн чухал. Манлайлж байгаа, үлгэрлж байгаа тэр байдал таны сайн хэлсэнтэй үлгэрлж байгаа тэр байдал, итгэл үзүүлж байгаа тэр байдал. За тэгээд дээрээс нь нөгөө үйл явцыг мэдээлж байгаа тэр байдлууд өөр аягүй чухал. Тэгээд жишээлбэл одоо гүйцэтгэх захирал те бид нар ийм стратегиудыг ингэж баталж энэ чиглэлээр ингэж илүү их ажилланаа те энд бол ажилтны оролцоо ийм хүмүүсийн оролцоо ийм бол ийм чухал юм гэдэг талаас нь маш их мэдээлэл өгсөн байхгүй тийм. Тэгэхээр энэ өөрөө айгүй чухал юм байлээ. Олон улстай ч гэсэн энэ хамгийн одоо байх ёстой нэг хэсэг гэж бол тодорхойлогдсон юм байлээ. Тэгэхээр та хэдийн миний хувьд бол яг таны хувьд бол бас нэг челленж нь бол тэр байсан байна тий. Энэ одоо намжин бол бас л ялгаагүй 5-6 мянган ажилтнтай юм газар. Тэгэхээр тэр олон хүмүүст хүрэх ёстой болно. Та нар энийг хийхэд энийг оролцогч тал нь шүү тий. Та нарын экспириенсийг бас ингэж сайжруулж байгаа шүү. Ажилтнуудаа ингэж бодож байгаа шүү гэдгийг бас ойлгуулж өгөх нь илүү чухал байсан байх гэж бодож байна. Ер нь нөгөө одоо юу гэдэг ажилтныг happy байлгаж ийж бас ялгаагүй хэрэглэгчид үйлчилж байгаа дэр experience хэрэглэгчид харилцагч нарт те одоо илүү эрэг сайхан сэтгэлтэй ер нь үйлчлэгээ явна бүрдэн шурхаа байна гэдэг чинь бас айгүй чухал. Ажилтнуудыг бол бодох нь бас маш чухал зүйл юм шиг. Сая хоёулаа ярианд нөгөө зардал гэдэг айгүйх ярьж байна те. Тэгэхээр мэдээж дижитал шилжилтийг хийхэд за одоо саяны стратеги боловсруулаад явхад маш олон технологийн төсөл хөтөлбөрүүд үүнийгээ ард нь гарч ирж байгаа. Тэр болгоно бүгдээрээ мөнгө байгаа тий. За мэдээж эдгээр бүгдийн доктортой
байлгахын тулд маш их технологийн дэд бүтцийн нөөцүүд шаардлагатай болно. За хүний нөөцүүд шаардлагатай болно гэх. За тэгэнгүүт тэрний үр дүн одоо яаж харагддаг вэ? Тэ яаж харагдах ёстой вэ гэдгийг ийм харуулах нь одоо тайлгнах нь бас маш чухал тий. Нөгөө 10 гэж ярьдаг тий хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг зүйлийг хэрхэн үнэлэх ёстой. Удирдлагуудад за тузад хөдөө эзэмшигч нар тэрийг сайн ойлгуулж чадвал за үнэхээр үр дүн өгж байгаа юм байна. Эсвэл энэ тоо мэдээллүүдийг маш сайн гаргах ёстой болж таарна тий. Удирдлагууд чи юу гэж хардаг вэ гэхээр IT ингээд өмнөх подкаст дээр ч гэсэн ярьж байсан ингээл black hole гэж нэрлэдэг тий. Олон улсад black hole гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энэ бол хар нөх. Тийшээ орсон юм ингээд алгуурчдаг. За нэг хідэн ракта төмөрсөөр за тэгээ нэг хүмүүсийн зардал болоод ингээд гараад явчихдаг. Үр дүн нь за нэг систем ингээд нэг баахан компьютер дээр ажиллаж байгаа гэдэг юм тий. Үр дүнд нь тэгвэл юу гарч ирж байгаа юм. За хурд байх хэрэгтэй болж таарна тий. За тэгээ борлуулалт нэмэгдэх хэрэгтэй болж таарна. За доктортой ажиллагаа сайжрах хэрэгтэй болж таарна гэдэг юм. Ийм зүйлүүд ингээд байгаад идэв. Тэр энийг таны хувьд ер нь хэрхэн одоо энэ харна биш юм аа энэ чи өгөөж нь ингэж ирж байгаа штеп гэдэг хэрхэн тайлбарна хэрхэн ойлгуулдаг вэ тий. Одоо захирлуудын хувьд бол энэ өөрөө бас айгүй том челленж байгаа. Энэ харилцаа байхгүй бол нөгөө chief digital officer-т итгэж байгаа итгэл өөрөө бас байхгүй болно тий. Тэгэхээр энэ талаар ер нь туршлага хуваалцвал. Яг удирдлагуудын хувьд болохоор одоо технологид оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь болол юм ямар нэгэн юм софтвер эсвэл хардверд оруулаад байгаа хөрөнгө оруулалт биш ээ. Энэ бол бизнесийн үр өгөөж өгж байгаа тий үр өгөөжийг бий болгох, нэмэгдүүлэх, за ажлаа сэргийлэх гэдэг ч юм уу тий тэр бизнесийн үйл ажиллагаанд оруулаад байгаа хөрөнгө оруулалт юм а гэдэг тэр өнцгөөс нь бид нар илүү тайлбарлах хэрэгтэй. Ер нь бол компани өөрөө ч гэсэн яг одоо шууд утга нь бол тэр штэ тий яг манай бизнес дээр энэ хөрөнгө оруулалтыг хийснээрээ ямар үр өгөөж эсвэл орлого нэмэгдэх юм бэ гэдэг ч юм уу тий тэр талаасаа харж иж энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Тэгэхээр дижитал шилжилт хариуцж байгаа одоо удирдлагуудын хувьд болохоор энийг илүү нөгөө би одоо топ менежменттэйгээ оролцогч талуудтайгаа одоо техникийн хэлээр биш илүү бизнесийн хэллэр нь одоо тайлбарлаж ойлгох. Одоо жишээ нь юу гэдэг нь бид нар ингээд энэ системүүдийг нэвтрүүлснээрээ орлого яаж нэмэгдэх юм. За одоо нөгөө нөөцийн татаа авалтыг зөв хийдэг болсноороо барааны эргэц одоо яаж сайжрах юм, агуулгын зардал яаж буурах юм, нэмэлт борлуулалтууд яаж хийгдэх юм гэдэг ч юм уу тий. За тэгээд дахиад дээрэс нь одоо юу гэдгийг одоо дэд бүтц мэдээллийн аюулгүй байдалд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол бизнесийн үйл ажиллагаа тасалдах ямар хэмжээний одоо борлуулалтын орлого алдагдах тий тасрах тэр эрсдлээс сэргийлээд байгаа юм бэ. Ямар хэмжээний одоо өөр бас босод эрсдлүүд энэ компани дээр нөлөөлөх гэдэг зардал болж гарах гэдэг тэр юмнаас сэргийлээд байгаа юм гэдгийг нь тоон үзүүлэлт дээр тий одоо нөгөө санхүүгийнх нь тоо дүнгээр нь буулгаад за тэгээд тэрийг одоо анхнаасаа шийдвэр гаргахтаа тэрийгээ тооцож хагаад тэгээд тэрнийхээ дараа нөгөө гүйцэтгэлээ хараад хянаад удирдаад явах асуудал байгаа байхгүй. Зөв хардаг юм аа тий мэддэг хэлээр нөгөө тоо ярьдаг хүмүүстэй тоогоор нь ярихгүй болохгүй гэх шиг тий. Гэхдээ тэр систем нийлүүлсэн энэ систем хийсэн ийм систем хийсэн гэх болохгүй. Илүү яг нөгөө ойлгодог санхүүгийнх нь бизнесийнх нь үр ашигийнх нь тоон хэлээр хэлвэл илүү хүлээж авах нь шүү дээ. Тэгэхээр ялгаагүй одоо chief digital officer, CIO, CTO тийм хүмүүс өөрөө санхүүгийн болон бизнесийн мэдлэгүүдээ илүү болон сайжруулад за тэр хэлээр нь ярьдаг болоод бас ойлголцоход илүү амарх гэдэг юм тийм. Ер нь бол одоо chief digital officer гэдэг ч юм уу технологийн салбар чинь одоо яг дижитал шилжилт гэдэг энэ одоо толгойдоо дагаа зөвхөн одоо юм технологи мэддэг байх нь хангалттай биш тий. Ер нь бол бизнесийг илүү мэддэг байх нь бараг чухал болж орчод байгаа шүү дээ. Ер нь технологи суурьтай бизнесийг мэддэг байвал илүү давуу тал болох гэдэг тийм. За одоо тэгэнгүүт ингээд таны хувьд чинь түрүү ярьсан нөгөө дата удирдлага хариуцж байгаа тийм тэгээд өвдлийн урсгалтай холбоотой өвдөлтөй холбоотой хэсгийг хариуцж байгаа гэсэн. Тэр нөгөө сүүлийн үед бас байгууллагууд юу гэж ярьж байна вэ гэхээр дижитал шилжилт хийж байгаатай холбоотой шийдвэр гаргалтаа амжилттай өмчтэй зөв байлгахын тулд хөгжил зөрсөн
шийдвэр гаргадаг байгууллага болно гэх бас нэг стратегийн зорилттой тавиад явж ийн л та тийм. Тэгэхээр энэ хүрээнд ер нь юу хийх ёстой юм тий. За хэрвээ нууц биш бол нэмэн яг энэ хүрээнд ямархуу ажлуудыг хийж байгаа юм тий. Хамгийн түрүүнд ер нь за одоо нөгөө хэдүүлээ чинь систем юмд ингээд зэгсэлжлээ тий. Тэгэнгүүт энэ хадгалж байгаа өгдлүүд маань бол одоо зэгцтэй зүг болоод эхэлж байна гэж бодчих л доо. Ер нь тэгэнгүүт энэ дээрээ сурлаад тэгвэл хэрхэн нөгөө өгдөлтөг ажиллах хэрэгтэй юм тий. Өгдөлтөг ажиллахад одоо чинь өгдлийн засаглал гэдэг ойлголтууд байна. Тэгэл датагийн quality гэдэг ойлголтууд байна тий. За тэгэл одоо томоор ярих юм бол data warehouse, data lake house гэх олон зүйлүүд байна. Нөгөө л тайлан мэдээ репортууд нь real time гардаг байх хэрэгтэй. Тэгэл янз бүрийн ойлголтууд байна шүү дээ. Тэгэхээр ер нь энэ дээр байгууллагууд юунаас эхлэх ёстой юм, хэрхэн хийх вэ тий. Намын ямархуу төслүүдийг хийж хэрэгжүүлж байгаа. За бид тэр нь бол нөгөө нийт масаараа л big data AI гэх маш олон жил ярьж байгаа тийм. Гэхдээ яг тэгж ярьж хүмүүс ингээд ойлгохдоо илүүтэй нөгөө одоо илүүтэй ингээд юм нүдэнд харагдаж байгаа хэсгүүдийг илүү одоо ингээд яриад байгаа юм шиг санагдаад байгаа юм надад болохоор. За бид хэд яг энэ чиглэл дээр бол илүү одоо урт хугацаан дээр хэрэгжүүлэх ажлуудын тэм road mapтай системтэй хөдөлгөх ёстой. Одоо суурьаасаа бас юмнуудаас бодолцох хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Тэгээд яг манай компанийн хувьд бол харцангуйас 2022 оноос эхлээд data driven enterprise болох тэм зорилт тавиад тий. За тэгээд өгдлийн стратеги гэдэг юмыг бас гүйцэтгэх удирдлагаараа батлуулаад за тэгээд тэр дотроо яг нөгөө хийх ажлуудаа тодорхойлоод road map гаргаад харцангуй юм системтэй явж байгаа. За 22 он гэхээр яг мэдээж нөгөө урт хугацаа зарцуулж байгаа юм шиг боловч энэ өөрөө маш тийм том ажил байгаа байхгүй. Тэгэхээр суурийг нь сайн одоо тавьж чадах юм бол яг цаашаа илүү сайн хөгжиж яг ингээ өргөж өгөх тал дээр бид нар тийм давуу талуудыг авчрах тийм юм болж хувирна. Тэгэхээр бидгээд тэр стратегийнхаа хүрээнд одоо хамгийн түрүүнд нэг юм 3 одоо нэгдүгээрт яг тэр өгдлийн нэгдсэн стандарт тий. За засаглал менежментийн тогтолцоог нь байгууллагатай бий болгоё. За тэр дотроо болохоор бидгээд нөгөө датаны чанар, мастер датаны удирдлага, за нөгөө single source буюу одоо нэг үнэн зөв өгдлийн их усүртэй байх ёстой гэдэг юмыг яаж бүрдүүлэх үү гэх мэтчлээ яг тэр одоо хэсгүүдийг нь одоо яг тэр хэсгүүд рүү чиглэсэн зорилтууд бас нэг байгаад байгаа. Нөгөө талдаа болохоор хоёрдугаарт энэ өгдлийн шинжилгээ, датанд зориулсан шийдвэр гаргалтыг дэмжих тэр баг технологийн чадамжуудыг нь бий болгох зорилтууд хоёрдугаарт орж ирсэн. За тэгээд тэрнийхээ араас болохоор нөгөө оролцогч талуудаа яг энэ тал дээр сургах, ашиглаж чаддаг болгох. За илүү одоо юм агсан төвшний дуржилсан таамаглах, дараагийн төвшний технологиудыг нэвтрүүлэх гэдэг ийм одоо 3 зорилтыг тавиад ажилласан. За тэгээд одоо 25% хүртэл бол бидгээд харцангуй нөгөө эхнийхээ 2 зорилт дээр нэлээд гайгүй хүрсэн. Суурьдаа бол нэлээд гайгүй ингээд тавьсан бас нэг тэнд тогтолцоотой ажилтг механизмтай. За датаных нь бас баг бүрдчихсэн. Одоо бүрдээд бас томроод явж байна. Нөгөө талдаа болохоор бас технологи дэд үтцийг нь бас бид нар 25 он дээр оруулж ирсэн. За тэн дээр нөгөө олон системүүд дээр, олон төцтэй системүүд дээр өгдлүүдийг нөгөө нэг үнэн зөв их усүртэй болгоод за тэгээд тэгснээрээ одоо бас нөгөө зөвхөн үйл ажиллагааны системүүдээсээ тайлаа аваад ингээ явах гэхээсээ илүү те нэлээд урт хугацааны түүхэн датануудыг бизнесийнхэн маань аваад ашигладаг болох тэр боломжуудыг нь бүрдүүлээд data lake house гэдэг туслалыг өнгөрсөн жил бас нэвтрүүлсэн. Яг одоо тэр 3 дахь зорилт дээр бид нар одоо яг илүү одоо энэ жилээс эхлээд төвлөрч ажиллаж эхэлж байна л та. Тэгэхээр өнгөрсөн жил дээр бас яг энэ дотор нэвтрүүлсэн нэг гол юм нь болохоор юу гэхээр одоо ингээд нэг юм дата ашигладаг болъё тий шийдвэр гаргалтандаа энийг анхаарч үзье. Эсвэл одоо AI-ярий гэд ингээд их гэхээр яг нөгөө үндсэн нөгөө технологийн баг нь өөрөө нэг дашборд боловсруулаад зовоод идэх ч юм уу тий. Тэр алхмаас ингээ гарч явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас бид хэд энэ дээр
нөгөө citizen developer data analytic гэдэг ойлголтыг бас оруулж ирэх хэрэгтэй юм байна. За ажилтнууд өөрсдөө технологийн хүмүүсээс хараад бусаар тэр датагаа аваад боловсруулад ашиглаж чаддаг болох хэрэгтэй юм байна. Гэхдээ нөгөө лейкаус оруулж байгаа учраас бид нар нөгөө түүхэн хугацааг нэлээд урт болоод ингээ бас тэр боломж өртөж байгаа байхгүй. Тэгэхээр тийм зорилгоор датаны супермаркеттай болгоё. Буюу өөртөө одоо эцсийн хэрэглэгч нар өөртөө ингээд хандах эрхийнхаа хязгаарлалт мэдээж яригдан дээ. Тэр чинь мэдээллийн аюулгүй яригдан. Тэр нь хурцл байх юм бол яг тэр түүхэн урт хугацааны датаг заавал нэг технологийн ажилтнуудын ч юм уу багийнхны хамааралгүйгээр хүснээрээ боловсруулад аваад ашиглах тийм self service analytic гэдэг платформыг нэвтрүүлж оруулъя гэдэг. Тэгэхээр энэ хэсгүүдийг бид хэд 25 он дээр нэвтрүүлсэн. Мэдээ цаашаа бол илүү сайжраад одоо өдөр тутамд нь илүү дараагийн одоо боломжууд нэмэгдээд ингэж явна гэж харж байгаа. Тэгээ энэ боломж ингээ бүрдчихээрээ бид нар дээр иргэд нөгөө хэрэгжүүлж байгаа тэр датаны чиглэлээр технологийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс дээрээ илүү одоо яг нөгөө байгууллагыг яг нөгөө дахиад датан зориулсан шийдвэр гаргалт дээр чинь бид нар юм одоо байгаа ажлаад өгнөх гэдгээс гадна нөгөө өөрчлөлт таамаглах хэмнэл оюуныг нэвтрүүлэх гэдэг чиглэлүүд рүү ажиллах тэр цаг нь арай илүү хангалттай гарч эхлэх тэр боломжуудыг бүрдэж байна гэж үзэж байгаа байхгүй. Тийм. Тэгээд одоо нөгөө бидний дараагийн одоо бид нар чинь loyalty бас хараад loyalty-гийнхаа талаас нь бас ингээ хараа явж байгаагийнхаа хувьд одоо бид эдийн дараагийн вижн хаана ах вэ гэхээр яг нөгөө hyper personalized offer буюу яг юм нөгөө тухайн хүнд нь өөрт нь чиглэсэн одоо оффруудыг яг тухайн хүнийх нь хүлээж авдаг суугаар нь хүлээж авдаг цагт нь гэдэг ч юм уу ингэж санал болгодог болох явдал бол бидний хувьд бол одоо алсын зорилго юм байна гэдэг чиглэлээр нөгөө энэ бас ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр бол бид нар нэлээд бас анхаарлаа хандуулад судлаад туршаад явж байна. Гэхдээ энэ бол нэг тийм нөгөө ярьж байгаа шиг амархан ажил бол биш маш урт хугацаа зарцуулах ажил. Ямар ч гэсэн бид урагшилж байна л гэдэг байр суурьтай байна. Тийм ер нь сүүлийн үед намгийн аппликейшн дээр notification дээр хийх байгаа гэж. Тэгэхээр энэ бас нэг эхлэлүүд суурь нөөх гэж бодож байна. Саяны тэр self service одоо data analytic гэдэг хэсгийг хийхэд ер нь одоо хэрэг челленжтэй байв. Ажилтнуудыг хэрхэн сургаж хөгжүүлж юм те. Энэ бол маш олон хүнийг сургах тийм ажил болж таарна. Тэгээд дээрэс нь нөгөө governance өөрөө аягүй чухал болж таарна. Өгдлийн эзэн нь хийн те. Үнэхээр зах замбрааг өгдөлтөд хандаад байгаа юм уу юу гэдэг ч юм уу тийм асуудлууд юм гарч ирсэн. Эдгээр дээр ер нь ямархуу челленжүүд байсан. Ер нь хэрхэн хийвэл зүгээр юм бэ? Тэгээд шууд аналитика хийгээл BI ингээд лейкинг ингээд явчих юм уу? Эсвэл ер нь ингээд тогтолцоогоо маш сайн бүрдүүлж байгаа тий. Тэгээ ингээд шатараад явмаар ер нь ямар дараалал явал илүү хурдан бөгөөд цаг хугацаа юмны амжилттай болж байна. Одоо шууд self service analytic гэдэг юм гаргаж ирээд тэрэн дээрээ нэг юм хөгжүүлэлт хийж аваад тий нэг юм одоо веб ашиглуулдаг болгоод гэдэг ч юм уу тий ингээд нэвтрүүлдэг гэдэг сэдвээс эхлэх угаасаа мэдээж ямар ч тийм боломжгүй яа тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө бэлэн байдал байна уу гэдэг асуудал хамгийн түрүүнд чухал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би тэдний хувьд нөгөө эхний дээр суурай тавих алхмууд буюу тэр засаглал менежментийн процесс тий датагаа яаж бүртгэх юм одоо датаных нь чанарыг нь ямар хугацаан дээр яаж хийн хэмжих юм за тэр датануудын нь одоо овнор нь хэм байх юм оролцогч талууд нь ямар үүрэг хариуцлагатай байх юм гэдэг ч юм уу тий тэд нарыг тодорхойлоод тэгээд яг нөгөө оролцогч талуудтай ингэж явах гээд байгаа шүү ийм байдаг юм а гэдгийг ойлгуулах ажлаа эхлээд хийх нь хамгийн чухал. За тэгээд нөгөө датануудаа бас яг одоо юу гэх бүх датануудыг л бас оруулаад авах уу тий бүх датануудыг л ингээл араас нь зуруулаад дата оруулаад тэр self service analytic дээр нь маш их дата байгаад байвал сайн юм уу гэвэл бас үгүй болчихж байгаа байхгүй. Яг бид нар дээр хамгийн чухал датанууд нь юу байх хэвээр энэ тэднэрээс эхлэе тий тэрэн дээр чинь бас нэг ирэм дараалал тогтоё. Тэр датанууд өөрөө тасралтгүй аль болох real time тэгээ үнэн зөв урсж явах хэвээр тий тэрийг хангахын тулд бид нар бас ямар процессуудыг ажиллуулах ёстой юм бэ? Одоо ямар дэд түтцтэй технологиудыг
оруулж ирэх хэрэгтэй юм бэ? Архитектур нь ямар ах хэрэгтэй юм бэ гэдэг юмнуудыг бодох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр тэр хэсгүүдээ бол бидгээд харцангуй ингээд төрүүлж эхлүүлээд тий сүүлээс нь яг ингээд суурнаас нь эхлүүлээд ингээд явсан учраас бас нэлээд гайгүй системдээ урагшлаад байгаа юм болов гэж харж байгаа байхгүй. Зөв. Ер нь бол нөгөө governance гэдэг ойлголт тий data governance гэдэг ойлголт айгуу чухал. Байгууллагууд ер нь бүгдээрээ л гоё тайлантай хүн болгон дата харахыг хүсэж байгаа, датан дээр ажиллахыг хүсэж байгаа. Гэтэ яг юунаас эхлэхээ бас тэр болгон сайн мэддэг тийм. Трендээ даал warehouse-та бол хийх юм, lake house-та бол хийх юм, lake-тэй бол хийх юм гэдэг яриад байдаг. Тэр хамгийн түрүүнд байгууллагын нэг юм gap-ийг үнэлүүлээд тийм яг хаана байгаа юм, ямар төвшөнд байгаа юм, бэлэн байдал нь дөрөвнийсэн бэлэн байдал гэдэг юм чинь хангаж байгаа мó тийм. Засаглал нь ямар юм, дүрм журмууд нь ямар юм, процесс нь ямар юм гэдгээс эхлэхгүй бол тэгэл ингээл зуралдаал гэдэг. Нөгөө баахан тайлангуудыг нь IT-ийнх нь гаргаж өгдөг л ажилтал болох гэдэг байгаа шүү дээ. Тэр та админ бол ер нь тэрнээсээ одоо холдохын яаж холдох вэ гэдэг илүүх бодсон гэсэн үг шүү дээ. За ингээд ерөнхийдөө тайлантай болёо тий ингэж яана гэдэг. Тэгэхээр тэрний өмнө бас дахиад нэг үе шат байгаа тий. Хоёлоо ер нь баг ингээд хойноос нь хол яваад байгаа юм шиг. Процесс гэдэг нэг ойлголтууд ер нь яваад байгаа. Тэгэхээр процессууд нь тодорхой байж ийж тий илүү энэ үйл ажиллагаанууд тэрэндээ автоматжуулалтууд яригдана, өгөгдлийн урсгал нь яригдана тий. Тэр мөн л таны харьяанд бусад ялгаагүй нэг процессын инженерчлэл процесстэй холбоотой баг бол харилцаж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр энэ дээр ер нь ямархуу челленжүүд байна. Процессыг дахин инженерчлэх, загварчлах тий энэ дээр одоо нөгөө сүүлийн үед яригдаад байдаг робот процесс automation хэсгүүдийг ер нь хэрхэн хэрэгжилж юм. За тэгээд маш том процессүүд байдаг. Байгууллага болгоны өөрсдийнх нь хийж заншсан уламжлалт процессүүд байгаад байдаг тий. Тэдгээрийг ер нь өөрчлөх шаардлагууд хэр гарч ийм тий. За ингээд шинэ систем дэлхийн нийтийн том системүүдийг нэвтрүүлээд ингээд ирэхэд манай Монголдо юу нийцдэггүй гэхээр нөгөө процесс нь ажлын дараалал нь ажлын урсгалыг нийцдэггүй тийм асуудлууд айх гардаг. Тэгэнгүүт л манайхан ч монголчлол нөгөө гадны системүүдийг өөрчлөлт тавьчихдаг ч гэдэг юм уу тийм. Өөрийнхөө л юм руу айл болох ингээд уусгах гэдэг. Зөрүүлээд тэр системүүдтэй холбогдоод өөрийнхөө процессыг өөрчлөнө гэж боддоггүй шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр энэ дээр ер нь асуудлууд юу гарч ийм те процессын дахин инженерчлэл процесстэй холбоотой ямар ойлголтууд байх ёстой байна. Ямар хуу челленжүүд бас байна. Яг би энэ дээр нэлээд гайгүй тийм тавчхан хариулъя гэж бодож байна л да. Тэгээ ингээд шууд толгоор руу орж ирж байгаа юм нь юу вэ гэхээр нэг юм алдартай тийм ингээд процесс менежмент дээр явахад алдартай юм ш татагддаг өгүүлбэр авдаг тийм өгөөддөг. If you automate MS you get an automated maze буюу одоо юу гэдэг нь нөгөө замбраагүй процессуудыг автоматжуулах юм бол илүү хурдан замбрааг болно. Тэгэхээр дижитал шилжилттэй уялдаад одоо процессын инженерчлэл гэдэг тий процесс менежмент гэдэг ойлголтууд бол бас сүүлийн үед яг ингээ хөгжөөд явж байгаа ойлголтууд байгаа байхгүй. Тэгээ бид нар ч гэсэн яг суралцж байгаа, хөгжүүлж байгаа төвшөндөө явж байгаа. Тэгэхээр энэ дээр яагаад заавал энэ ойлголт хамт даагаж гарч ирээд байгаа гэхээр нөгөө тэр чинь бизнесээ явуулж байгаа арга барил өөрчлөгдөж арын процессууд нь уялдаатаагаар өөрчлөгдөх хэрэгтэй болно шүү дээ тий. Тэгэхээр тэр процессууд нь өөрөө одоо тусдаа ч юм уу яригадаад тий одоо ингээ явчих юм бол тэр дижитал шилжилт нь өөр амжилттай болж чадахгүй. Тэгэхээр дижитал шилжилт чи өөрөө ингээ зөвхөн нэг хэсгийн процессуудыг ингээ авч үздэг ш. Тэр процессд уялдаатайгаа процессуудыг хамтд нь авч үзээд нийтээр нь ингээ зэгцэлж байгаа процессууд бас одоо үйл ажиллагаанууд бас тийм ингээ хэрэгжээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо шууд одоо юу гэдэг нөгөө одоо автоматжуулалт хийя бид нар тийм хэрэгтэй аваад байна гэхээсээ илүү те бид нар ер нь бол одоо байгаа процессуудаа тодорхой болгож гаргаж ирэх хэрэгтэй. Одоо тэр процессуудын чинь өөрөг хариуцлага процесс яаж хэрэгждэг нь өөрөө зарим процессууд бол аюу гайгүй одоо төлөвсөн байдаг тий. Зарим нь болохоор яг хийхийг нь тодорхойгүй эсвэл хүн болгон ялгаатай хийдэг. Зарим нь яг юм баримтчид цаасан дээр буугаагүй тий. Стандарт болоогүй хүн болгоны толгоонд ингээ явж яддаг ч юм уу тий. Иймэрхүү байдлуудтай ингээ дүр төрхүүд бол бас нийтлэг
компаниуд төр бас байгаад идэг юм шиг санагдтыг. Тэгэхээр энэ дээр болохоор би тэгэхэд юунаас эхлэх хэрэгтэй гэхээр автоматжуулахаасаа төрүүлээд тэр процессуудаа л зохицлохгүй болол замраагүй байдлаар нь оруулж гарч чинь систем тэрийг нь засахгүй шүү дээ. Автоматжуулчихж байгаа учраас бүр хүнээс хурдан л замбрааг болгоно шүү дээ гэдэг юм байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр процессуудаа тэгвэл одоо яаж сайжруулах юм бэ гэдэг дээр одоо байгаад байгаа тэр процессуудаа бүр энэ end to end-ийн төвшөнд тодорхойлоод зураглаад за тэгээд тэрэн дээр одоо яг нөгөө value add процесс нь яг аль нь тий non value add нь аль нь юм бэ одоо дэмжих процессууд нь аль нь юм бэ гэдэг ч юм уу эдгээрийг ингээд тодорхой гаргаж ирээд за тэгээд тэрэн дотроо одоо давхардлууд байна уу тий үр ашиггүй одоо бүтээмж муутай байгаа хэсгүүд юу аа тэр процессын гүйцэтгэл ер нь ямар хөө байгаа тань гэх мэт тиймэрхүү юмнууд дээр төрөл бүрийн шинжилгээнүүд хийх хэрэгтэй. За тэгээд тэр гүйцэтгэл муутай давхарцсан хэрэгцээгүй процессууд мөн одоо нөгөө шинжлэж байгаа процесстэй уялдаж байхгүй болох процессууд нь аль нь юм бэ гэдгийг тодорхойлсныхаа үндсэн дээр тэрнийхээ дараа одоо нөгөө автоматжуулалтаа ярих нь илүү үр дүнтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо дижитал шилжилтийн төслийн одоо хамгийн одоо гол нэг хэсэг нь энэ процесс сайжруулалтын инженерчил гэдэг юм болж байгаа шүү дээ. Өөр хэсэг нь болж байгаа. За тэгэхээр замбраагүй процессуудаа зэгцлээрээ. Замбраатай болгоорой. Тэн дээрээ автоматжуулалт явах юм бол илүү байгууллага бас л хурдцтай өөрчлөгдөн. Гэхдээ нөгөө замбраагүй зүйл чинь бүр олон замбраагүй болоод 40% нь алдахгүй болж магадгүй. Тэгэхээр процессоо дахин нэг хэрэгж хараад тий яавал хэрэггүй процессууд юу байна? Хэрэггүй алхмууд юу байна? Олон шатамжлага дамжаад байна уу? Олон хүн дамжаад байна уу тий? Маш олон хэрэггүй контролууд байна уу? Юунууд байна гэдгийг аягуулсан анализ хийж байгаа. Процессыг зурж үзээд тэрнийхээ дараа IT-да за энийг автомат жолмоор байна гэж өгчүүл. Манай технологийн бол галзуулаач шүү дээ. За. Хоёулаа түрүүнээс хойш ингээд ярьж байна те. Байгууллага стратеги боловсруулаад дижитал шилжилтийн стратегиудыг боловсруулаад маш олон төсөл хөтөлбөрүүдийг ингээд хэрэгжүүлээд ингээд явж байгаа те. Тэгэхээр бас ялгаагүй нөгөө төсөл хөтөлбөрүүдийн эрэм дараалал аль нь дөрвөлж хийгдгийг, аль нь дараа нь хийгдгийг, аль нь уялдаа хийгдгийг юм уу. Тэр зүйлүүд өөр аягүй чухал болоо явдаг. Энтэй холбоотой project management-ийн тогтолцоо тий төслийн удирдлагын процесс өөрөө бас аягүй чухал болоо явдаг. За тэгээ миний ойлгож байгаа бол 8 4 хэлсэн 50 гаруй охин компанитай байна гэж юм. Тэгсэрнэ нэг IT, нэг дижитал хэсгүүд нь одоо төвлөрч гисэн тий холдинг дээр төвлөрч гисэн ингээд байна. Тэгэхээр мэдээж тэр олон компаниудаас маш их төслүүд ирдэг баг тий байгууллага болгоно л өөрсдөө ингээд би ч ингэмээр байна, би ч ингэмээр байна, би ч энийг автоматжуулмаар байна, энийг өөрчлөмөр байна гэх ингээд өсөлтүүд аягүй хөгж байгаа баг. Тэгэхээр энэ өсөлтүүд, энэ олон төслүүдийг ер нь хэрхэн уялдаа холбоотойгоор тий эрэм дараагийн зөв тогтоод ингээд хийд юм бэ тий. Одоо групп компани, холдинг компанийн бүтцийн хувьд бол мэдээж энэ маш их ажлууд байж таараа. Тэгэхээр энийг ер нь хэрхэн хардаг вэ тий хэрхэн харуул илүү зөв байгаад байна. Ирсэн болгоныг нь л ингээд хийгээд ах юм уу тий та нар өөрсдөө бизнес оонер учраас мэдж байгаа гэдээ бас ингээд харах уу стратегитэй хэрхэн уялдаж ийн гэдгийг ер нь яаж хардгийг энэ дээр бас ялгаагүй нөгөө chief digital officer-ийн үүрэг гэхээс илүү тэр нөгөө бизнес оонерын үүргүүд энэ дээр ер нь хэрхэн орж ирэх ёстой. За яг нөгөө аль төслийг нь төрүүлж хэрэгжүүлэх вэ? Аль нь илүү чухал юм бэ гэдэг хэсэг дээр бол дахиад нөгөө бүр одоо ихэнд ярьсан тий дижитал шилжилтийнхаа бид нар энэ нөгөө зарчим стратеги тодорхойлчихсан бол тэрэндээ хүрэх буюу нөгөө стратеги биелүүлэхэд аль чадамж илүү төрүүлээд байх хэрэгтэй юм бэ? За тэр чадамжийг одоо чадамж доторх тэр одоо төсөл санаачлагууд нь илүү зайлшгүй одоо эхлээд байх ёстой зүйл юм уу? Эсвэл зүгээр ер нь байвал гоё зүйл юм уу? Тэ? За тэр гоёыг нь бид нэр зайлшгүй хэрэгтэйг нь бас харчлаа. Гоёыг нь бас ингээд үнэд үзчихлээ гэд тэгэхэд бид нар өөрсдөө тэр лөө бас орох
бэлэн байдал нь байгаа мó, хүмүүс нь бэлэн байгаа мó, дата нь бэлэн байгаа мó, гарах эрсдлүүд нь ямар хуваад байгаа юм гэдэг ч юм уу тий. Цаг хугацааны хувьд дараалан зөв гэдэг ингээд олон талаас нь харж үнэлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй одоо бидэрт бол аргачлал хэрэгтэй. Ер нь бол нийт портфолиогаараа бид нар энэ төсөл санаачлалуудаа хөтөлбөрүүдээ яаж үнэлэх юм, эренблэх юм гэдэг тийм аргачлал хэрэгтэй. Энэнийхээ аргачлалтаараа хамгийн гол уялдуулж харах юм нь нөгөө стратегтэй нийцэл байна уу? Бизнесийнх нь өөр өгөөж импакт нь ямар хувь юм? За тэгээд яг нөгөө зайлшгүй байх ёстой чадамж мөн үү? Тэ тэрийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой санаачлах мөн үү гэдэг хэсгээс ингэ явчихж байгаа байхгүй. Тэгээд яг манай хувьд болохоор одоо нөгөө ер нь бол нэг юм 6 үндсэн бизнесийн чиглэл рүү бас нэг 50 орчим одоо охин компаниудтай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ талаас нь ингээ харах юм бол ялцчихгүй саяны нөгөө ярьдаг үнцэг бол мөн л доо одоо хүн болгоны өөрийг нь хариуцсан төсөл хамгийн чухал шүү дээ тий. Тэгэхээр бид нар нөгөө хүн болгоны л одоо сэтгэл ханамжтай одоо нөгөө бизнес талуудаа бүгдийн сэтгэл ханамжтай айлахын тулд бүгдийн л олон зэрэг хийгээд өгчвөл зүгээр байгаа шүү дээ тий. Гэтэ мэдээж одоо бидэрт бол ийм боломж бол байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид хэд харцангой нөгөө группийнхаа дижитал стратегийг тузынхаа төвшөнд хилцүүлээд батлуулчихсан ингээд аваа явж идэг. Одоо тэр бизнесийн нэгж болгоныхоо оператор модель нь ямар ах хэвтэй юм бэ? Тэ ямар чадамжуудтай байх хэвтэй юм бэ гэдгийг гаргаад ингээд нөө группийнхаа портфолиотой ч гэсэндээ бас уялдуулаад ирэмблчихсэн явж идэг. Яг энэ талынхаа яаж ирэмблэх үү гэдэг дээр бас нэг юм аргачлал процесс ингээд нэвтрүүлээд тасралтгүй бас сайжруулад явж байгаа учраас харьцангуй одоо юу гэх нэг юм гоё гэдэг ч юм уу хин нэг юм санал бодол төр суурилсан гэхээсээ илүү одоо би даасан яг тодорхой аргачлал дээр суурилчихсан байдлаар төслүүдээ ингээд ирэмблээд явчих бол чадж байгаа энэ талын одоо нөгөө тогтолцоо харьцангуй гайгүй ингээд бүрдээд явж байна гэж харж байгаа. За би тэдэд болохоор одоо нөгөө л нэг стратегтэйгээ уялдаатай юу энэ бизнесийн импакт нь хэрэг нуудлаасаа нөгөө олон охин компанитай групп дээр одоо байгаа нэгж байгаа учраас энэ одоо санаачлагын скоп буюу нөгөө цар хүрээнд бүх бизнесүүдээ бас ингээд хамарч чадах өндөр импакттай байж чадчихэв нөө. За нөгөө талаасаа бид хэд чинь нөгөө compliance эрсдлээ одоо шийдвэрлэхийн тулд тэрнийхээ нийцлийг хангахын тулд зайлшгүй байх санаачлагууд мөн үү яаралтай хийх зүйл мөн үү цаг хугацааны хувьд бас мөн үү гэдэг ч юм уу тэр талаасаа тодорхой юм үнэлгээний үзүүлэлтүүдээр ингээ үнэлээд явцдаг аргачлалуудыг ашиглаж байгаа. За тэгээ эргээд тэрийг бид нар ер нь бол нийт ингээд тестарал дээр ямар ч байсан ингээд энэ төслүүд бол ийм байдалтай байршиж байна. Тэгээд харилцаагаар нэг иймэрхүү хугацаан дээр бас хэрэгжиж гэнэ гэж бид нар таамаглаж байна гэдэг мэдээллүүдээ эргээд нөгөө талуудтай өгөөд коммуникашн авч явах. Тийм байдлаар бас процессыг сайжруулад ажиллаад явчихж байгаа. За тэгээд түрүүний нөгөө төслийн удирдлага гэдэг талаас бас юм яригдсан тий асуулт тавигдчихсэн. Тэгэхээр яг төслийн удирдлагын талаар танай подкаст дээр ч гэсэн бас яригдсан байх шиг байсан. Тэгэхээр би бол илүү нөгөө арга аргачлал яриад авах гэхээс илүү нэг арай жоохон өөр өнцгөөс нь юм бас нэг анхаарч үзэх ёстой зүйл юу вэ гэж боддог талаасаа ингэ ярих гэж бодож байна л да. Тэгэхээр өмнө нь бол бид нар одоо юу гэдэг нь тий бизнес талаасаа нэг юм төслийн баг байгуулагдаад бизнес талаасаа нэг юм хэрэгцээ шаардлагуудыг нь тодруулж авч ийсэн тэрийг төслийн баг дотор ярьж байгаа шийдэл гаргаад за ингээд нэвтрүүлжлээд тийм хугацаанд эхлэе тийм хугацаанд дуусна гэдэг ингээл нэг юм төслүүд байдлаар авч яваад тийм ингээд хэрэгжүүлээ явцдаг гэсэн тий. За энэ дотроо илүү одоо юу гэдэг төслийн менежер за төслийн баг за тэгээд дахиад одоо нөгөө key user тий бизнес төлөв оролцогч гэдэг байдлаар иймэрхүү юмнууд ингээ ажиглагддаг. Одоо иймэрхүү хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ингээ байдаг байсан бол одоо болохоор надаа энийг ингээ төсөлөхөөс илүү нөгөө дижитал шилжилтээр урт хугацаанд үнцэн нөгөөх тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг талаас авч үзэх хэрэгтэй юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл төслийн баг бүрэлдэхүүний хувьд бол product owner за тэгээд architect за тэгээд нөгөө процесс owner-ууд нь оролцох хэрэгтэй тий. Бизнес талын стейкхолдерууд анханасаа энэ дээр маш одоо оролцоо өндөртэй байх хэрэгтэй байгаа. За эднэрийг бид нар
одоо менеж хийж авч явахын тулд анханасаа нөгөө төслийн удирдамж дээрээ оролцогч талуудынхаа үүрэг хариуцлагын оролцоонуудыг нэлээд өргөн хүрээнд тодорхойлж аваад батлуулж аваад нөгөө хүмүүсээ оролцоотой байлгаад ингээ явахын тулд нөгөө communication-ыг маш өндөр түвшинд авч явах хэрэгтэй болчихж байгаа гэдэг байдлаар. Тэгээ нөгөө төсөл хэрэгжүүлж байгаа баг маань өөрөө бас нэг юм бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн сэтгэлгээтэй буюу нэг тодорхой хугацаанд энэ төсөл эхлээд ингээд дуусчих юм а биш. Урт хугацаанд үнцийн нөгөө бүтээгдэхүүнүүдийг бид нар одоо бий болгож авч явах юм а. Эннийх нь вижн нь энд байх юм а гэдэг талаас нь харж явах. Тухайн одоо бизнесээ домено ойлгох тий. Тэрийг нь одоо бизнес талаасаа илүү харж хэрэгжүүлэх гэдэг одоо сэтгэлгээний хувьд ч гэсэндээ өөрчлөлт рүү бид нар орох шаардлагатай одоо харагдаад байгаа байхгүй. Тийм. За тэгээ нөгөө талаасаа нөгөө портфолио одоо дижитал шилжилт стратеги ярьж явах төр чинь нөгөө портфолио архитект шийдлийн багууд байх хэвээр. Тэр дээрээ нөгөө төсөл багуудын хооронд нөгөө ялтуулж идэг тий. Шийдлүүд архитектур зарчим одоо тэдний нийцэл хангагдж гин үү, элдэж гин үү гэдгийг бас байнга авч явах хэвээр тэр процессыг ажиллах хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид хэдийн хувьд болохоор түрүүний нөгөө үнэлж ирэмблэх тэр оноогоор ингээд ирэмблэхэд дахиад нэг гол одоо харгалзаж үзэх зүйл нь болохоор нөгөө төслүүд дээрээ ямар хуу төсөл дээр ямар цаг хугацааг бид нар бас хуваарлж зарцуулах вэ гэдэг юм байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ тэн дээр нь одоо магадгүй урт хугацааны одоо манайхны хувьд бол урт хугацааны стратегийн төслүүд дээрээ нэг нийт ажлын цагийнхаа 50% тий. За бас тэр дундуур ч бас нөгөө бизнест ялтчгүй одоо яаралтай хэрэгтэй өөрчлөлт орох шаардлагатай чухал өөрчлөлтүүд жижиг санаачлалууд гэсээс орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр богино хугацаанд хурдан хэрэгжих тэр чухал өөрчлөлт яаралтай хийгдэх ёстой тэр санаачлалууд дээр нэг 30%-ийг нь за тэгээ үлдсэн хувийг нь одоо нөгөө дижитал шилжилт чинь өөрөө бас нэг юм mëсүүлтэй зүрлээд байгаа шүү дээ. Бид нар ингээ хэрэглэгчд харагдаж байгаа тэр аппликейшн системүүд бол нийт одоо ажлынхын зөвхөн ингээд 20%-ийг нь 20-оос 30% үрдүүлж идэг те. Үлдсэн одоо 70-аас 80% нь бол ардлын явж байгаа суур асуудлууд байгаа. Тэгэхээр тэр суур асуудлуудыг яг зэрэгцээ параллелаар бид нэр анхаарч авч явахгүй болохгүй учраас энэ дээрээ бас ер нь бол 20%-ийг нь зайлшгүй тавьж агаад яг тэр цагуудаа хуваарлаж агаад төлөвлөлтүүдийг хийгээд явдаг нэг ийм л зарчмаар ер нь ажиллаад байна. Нөөцөө бас заавал IT дээрээ хуваарлах хэрэгтэй. Нөөцийн намжтай хуваарлалт дээр resource management гэдэг зүйлээ сайн хийх хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр ер нь бол маш их олон төсөлтэй байдаг байх. Ингээл тасралтгүй төслүүд санаачлалууд орж ирж байгаа. Ялангуяа нөгөө худалдааны чиглэлийн байгууллага дээр бол маш их богино хугацааны хэрэглэгчээ мэдэрсэн энэ цаг үеийн шин чанартай тий өөрчлөлтүүд бас айгүйх явдаг байх гэж бодож байна л да. Тэгэхээр энэ дээр бол челленжтэй байдаг байх. За тэгэнгүүт хүмүүс нэг ийм ойлголтууд байгаа. Дижитал шилжилтийг хийхэд за ингээл том төслүүд ингээл хэрэгжүүлэх маш урт хугацаа зарцуулдаг. За тэгэнгүүт хамгийн түрүүнд ERP-тэй байх хэрэгтэй гэдэг ингээд нөгөө ERP төслийн тий бараг л 50-60% нэвтрүүлэлтийн шатн дээр ингээд failed гэдэг том мэдээлэл статистикүүд дэлхийд аваад байдаг. Номингийн хувьд бол миний одоо мэдж байгаа сонссноор бол SAP гэдэг дэлхийн номер 1 ERP системийг одоо нэвтрүүлсэн, амжилттай нэвтрүүлээд явж байгаа байгууллага гэж бол үзэж байгаа. Гэхдээ яг маш их урт хугацаанд зарцуулсан байх тий. Одоо томчоор бараг 5-аас дээш жил одоо бол ингээд 5 дахь жилийнхаа өөрийг үзэж байна гэж. Одоо гадуур байгаа мэдээлэлүүд шүү тий. Бас хувь хүний мэдээлэлүүд байгаа тийм амар уцаан гэдэг тий. Тэгэхээр энэ дээр юу нь ямар асуудлууд байсан бэ? За тэгээд энэ төслийг удаан хугацаанд үргэлжилсэн ч гэсэн тэгээд ингээд эцсийн үр дүнгийн ингээд үзээд явж байгаа тий. Мэдээж удаан хугацаанд үргэлжлүүлчихэд фейлдүүлээд хайчвал юм маш харамсалтай, маш их хөрөнгө оруулалтыг өнгөө хайж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг ингээд цааш нь одоо доктортой энэ төслийг амжилттай удирдах явахад ер нь бас хэр челленжүүд байв. Энэ дээрээс нууц биш болвол тий туршлагууд ер нь юу хөрөнгөлөө. За тэгээд ERP, том ERP нэвтрүүлж байгаа байгууллагуудын хувьд ямархуу зүйлүүдийг харуул илүү зөв гэж бодож юм зөвлөгөөнүүдээ. За ер нь бол яг одоо ERP төслүүдийн ингээ фейлдэд байгаа
гол шалтгаанууд нь одоо томоохон төслүүд дээр те ERP жилтгүй ерөн томоохон төслүүд дээр фейлдэд байгаа шалтгаанууд нь болохоор бид нар эхнээсээ нөгөө компани өөрөө бэлэн байна уу, процесс нь бэлэн байна уу, хүмүүс нь бэлэн байна уу, дата нь бэлэн байна уу те. За бид нар яг эндээс яг ямар өгөөжүүдийг айл хэсэг дээрээ хүртэх гээд байгаа гэдэг юм нарийн тодорхойлохгүйгээр одоо за ямар ч байсан бид нарт ийм асуудал бол тулгамдаад байна. Нэг ийм систем хэрэгтэй юм байна. За тэгээ энийгээ нэвтрүүлчихье гэл ингээд шууд эхлүүлждэг тий. Тэгэхээр том төслүүд ялангуяа эхэндээ бол нэлээд тийм ерөнхий зорилготой. За эхлээд бол ингээд нөгөө хүн болгон одоо дэмждэг нэлээд юм оролцоотой явж ийсэн. Урт хугацаанд юу болоо урьдчиж байгаа гэхээр нөгөө хамгийн гол нь нөгөө бизнесийн оролцогч талуудын бас оролцоо маш чухал. Тэгэнгүүт нөгөө талууд нь хугацаа сунжраад ингээд уртцдаг ч юм уу гол нөгөө төрөл бүрийн нөгөө эхэндээ мэдэгдээгүй тэр ерөнхий одоо асуудлууд чинь хэрэгжүүлж явах явцдаа бас гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр яг тэр үе дээрээ эхлээд ингээд одоо удаашраад эхэлждэг. Тэгээ яг тэр үе дээр нь очихоор нөгөө оролцогч талуудын маань нөгөө priority-ийн илүү одоо өдөр тутмынхаа ажлуудыг хурдан шийдвэрлэж ингэж явах болоод ч юм уу нөгөө төслийн хэрэм тэрэн дээр яг ингээд шийдэл том зургаар нь хараад ингээд явах тал дээрээ бас ингээд нэг жоохон өнөөдрийн чухал асуудал биш болоод идэх ч юм уу тийм ингээд замхраа явждаг иймэрхүү юмнууд бол тулгараад байгаа. Тэгэхээр тэрний нөгөө хамгийн гол одоо зүйл нь юу гэхээр яг энэ томоохон төслүүд дээр анханасаа бас юм зорилтуудаа тодорхойлоод тэгээ тэрэн дээрээ нөгөө бүх оролцогч талууд маань тууштай байх. Анхаарал сарниулахгүй тууштай байх гэдэг тал дээр бас бид нар бодох ёстой. Яг тэр бол маш том хөшөөрөд. Нөгөө талаасаа нөгөө за бидэрт нэг юм систем хэрэгтэй. За энийг ингээд оруулчихъя гэдэг ингээд нөгөө чадамж ямар байх юм бэ? Бид нар энэ чадамжийг бий болгохын тулд ард нь процессоо яаж ямар болгож хуурах юм бэ гэдэг ч юм уу тий. Тэднийг ингээд ярихгүй яг ингээд нөгөө IT талынх нь нэгжүүд нь ч гэсэн одоо юу гэдэг бизнес талынхаа яг надад нэг юм хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь одоо яралтай эсвэл маргааш гэдэг ч юм уу тий. Тэрийг нь ингээд сонсч ийснэ яг тийм нөгөө нэгдсэн дизайн архитектургүй стратегигээр шууд ингээд хэрэгжүүлээд явчихж байгаа. Ингээд хоёр талын асуудлууд гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс болж л ерөнхийдөө бол томоохон төслүүд бол фейлдэх иймэрхүү юмуд гардаг. За SAP-ийн хувьд бол яг гадар бол одоо угаасаа нолгоо хэлэхэд өнгөрсөн одоо 2 жилийн өмнө жил хагасын өмнө шахуу ингээд номон дээр SAP төсөл явж байгаа гэсэн. Тэгтээ тэд нар айгуу удаж байна тий ч юм уу тий бараг фейлдэд явж байгаа юм биш үү гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнууд ер нь бол яригдж байгааг би бас сонссон л та. Тэгээд бид тэд бол нөгөө 21 оны яг ковидын локдауны үеэр энэ ч одоо бидний бас ингээд дэлхийд даяар туулж үзээгүй тийм үйл явдлууд болсон шүү дээ тий. Яг тийм одоо хэцүү үеэр эхэлсэн. 21 оны 2 дугаар улирал дээр эхэлсэн. За тэгээд эхлэхдээ болохоор би тэгээд ер нь бол нийт төслөө нэг 3 фейз дээр ингээд хуваагаад за тэгээд гадны нэг зөвлөх компани авч ажиллуулад ингээд төслөө хийсэн байна. За тэгээд эхний фейз болохоор юу явсан бэ гэхээр нэг эхний 3 компанида пилот хэдлэр кор чадамжуудыг нь оруулъя. За тэгээд дараагийн фейз 2 нь болохоор үлдсэн компаниуд дээр яг тэр кор чадамжуудыг нь оруулъя. За фейз 3 дээр бол нөгөө кор хийсээ илүү extended warehouse, за in-house cache, group reporting, controlling буюу удирдлагын бүртгэлийн хэсэг гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнууд оруулъя гэдэг ингээд нэг 3 хэсэг рүү хуваагаад эхлүүлсэн. За тэгээ бидний хамгийн удсан хэсэг юу вэ гэхээр яг нөгөө фейс 1 буюу пилот төслөө хэрэгжүүлэх гэх. Тэгэхээр нэгдүгээрт нөгөө бүр гадны одоо хятадын компанитай хамтарсан. За тэр компани дээр наад захын бид нар дээр юм ойлголцол хэлний одоо асуудлууд үүсэж байгаа тий. За дээрэс нь яг нөгөө зөвлөх компани маань бидний үйл ажиллагааг ойлгох одоо тэр талаас одоо SAP-ийнх нь өөрийнх нь одоо сайн туршлага чадамжууд нь юу юм гэдгийг тайлбарлаж бидэрт ингэж зөвлөж өгөх тал дээр бас нөгөө зөвлөх компани чадамж дутагдах нөгөө талаас нөгөө давагдшгүй хүчин зүйл тэр чинь нөгөө одоо зайнаас харилцаж одоо хийх ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээ ансайд байх гэхээр нөгөө локдаунуудтай ноч толгараад идэх ч юм уу тий. Иймэрхүү асуудлууд ингээд гарч яваад бид
бид нар болол нөгөө 21 22 онд ер нь нэлээд тэр нөгөө дизайнаа гаргах тэр ойлголцох тал дээр бас нэлээд ингээ хугацаа болол алдсан. Тэгээд харьцангуй уг нь бол одоо ингээд нөгөө ERP нэвтрэхэд чинь бас нэг том челленж ч юм уу одоо ингээд амжилтгүй болоод идэг нэг юм нь болохоор бид нар ингээд best practice авч оруулах гэж байна гэсэн хэрнээ. За манай компанийн ийм байдаг. Монголын нөхцөл ийм гэдэг ч юм уу. Тэгээд тэр талаас нь ингээд яриаддаг. Манай компанийн хувьд бол өмнө нь бас ингээд хэд хэдэн одоо төслүүд бас үйл ажиллагаанд нэвтрүүлээд үзсэн байсан туршлагатай учраас бас хандлага арай энэ тал дээр бол харьцангуй бас өмнөхүүдээс ингээд өөрчлөөд тий хаашаа ингээд нэг ухраад за ер нь бол бид нар яг гэж нэвтрүүлсэн best practice-ийг оруулж ирэх гэж байгаа юм бол тэрийг нь бий болгохын тулд одоогийн процесс одоо өөрчилж болно. Энэ тал дээр одоо ямар алхмуудыг хэрэгжүүлэх вэ гэдэг нөгөө талаасаа бас нэг юм зөвлөмж авчих гэдэг байна. Тэгэхээр яг тэр тал дээр одоо бас хангалттай тэр зөвлөх компани чадамжийн асуудлууд яригдаад идэх ч юм уу тиймэрхүү юмуд бол яг ажиглагдчихсэн. За тэгээд бидгээд нөгөө талдаа нөгөө одоо байгаад байгаа үндсэн одоо санхүүгийн эсгүүдээ ч юм уу тэгээ бүгдийг ингээд маш том өөрчлөлт хийх гээд байгаа учраас яг юм параллелаар авч явах уу хуучин систем үү шинтэйгээ зөв параллелаар авч явах уу нэвтрүүлэлтийн стратеги нь өөрөө яаж явах уу гэдэг дээрээ бас толгой өвтгсөн асуудлууд байгаад байсан. Тэгээ тэр параллелаар авч явах чинь ч гэсэн өөрөө бас ингээд маш том асуудал болоо гарчиж байгаа байхгүй. Тэгээ тэр нөгөө тэгээ дата шилжүүлэх гэдэг ч юм уу тий. Тэгээ датанууд нь өөрөө бас энэ төслийн чинь хүрээнд маш олон процессууд өөрчлөгдөж байгаа тий. Датануудыг бас маш олон одоо цэгцлэх үйл ажиллагаануудыг бүр маш урт хугацаанд бас хийсэн тий. Түрүүний нөгөө дата стратегтэй уялдаад яг энэ төсөл нэвтрээд бас нөгөө дата цэгцрэх ажил чинь илүү ингээд урагшлаад нөгөө дижитал шилжилтийн гол суурь төсөл болчиход байгаа учраас босод стратегиудыг дэмжихэд бас илүү дэмжлэг болоо явчихж байгаа нөлөө өөрчлөлтүүд хийгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр болол ер нь бол бидгээд маш их ажлуудыг одоо нөр их хөдөлмөр зарцуулж ингэж хийж байгаа. Гол нь тэр нөгөө пайлот төсөл хэрэгжүүлэх фейз 1 дээрээ нэлийн одоо янз бүрийн хүчин зүйлсийн улмаас хашилсан. Тийм за тэгээ бид хэд 24 оны 9 сар дээр фейз 1-ийг 24 оны 10 сар дээр л фейз 1-ийг бол ямар ч техник компаниуд тэрэ оруулаад хаасан. За тэгээд 25 он дээр болохоор үлдсэн одоо бид нар чинь нийт 17 компанид нэвтрүүлсэн. Тэрний эхний 3 фейз 1 дээр үлдсэн 14 нь болохоор фейз 2 руу орж ирж байгаа. Тэгэхээр 24 оны 9 сараас 10 сараас өмнөхөдөө жигдрүүлж 25 оны 1 сараас эхлээд зөвхөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд үлдсэн 14 компани дээрээ нөгөө үндсэн кор чадамжаа S/4HANA-г нэвтрүүлсэн. Ийм прогресс ингэ явсан. Тэгээд яг энэ дээр би бас ингэ бахархалтайгаар хэлэх гээд байгаа нэг юм нь бол S/4HANA-гийн хувьд бол бидгээд одоо ийм хэмжээний enterprise дээр яг ийм хэмжээний төслийг нэвтрүүлсэн Монголд анхны компани болцсон байгаа гэдгийг би бас бахархалтайгаар энэ яриаг нэгэнд ярьсных хэлмээр байна. Тэгээ өнгөрсөн жил бол бид нар яг нөгөө 4 сарын 1-нд нэг хэдэн, 7 сарын 1-нд нэг хэдэн, 10 сарын 1-нд нэг хэдэн гэдэг ч юм уу тийм байдлаар ингээд ийм дотор нь бас нэг 3 стейжтэй болгож ирж байгаа. Тэгээд яг талангийн хугацаагаар тасалбар болгоод тэр компаниудаа амжилттай оруулаад яг одоо юу гэх яг төлөвлөсөн хугацаанд ямар ч гайвгүйгээр оруулсан. Тэгэхээр энэ одоо магадгүй өнгөрсөн жилийн амжилт өнгөрсөн хугацааныхан дээр их суралцсан өнгөрүүлсэн тэр хугацаа биднэрт өнгөрсөн жил тэрийг яг ингээд суралцчихсан учраас асуудалгүй ингээд оруулах тэр чадамжийг нь бүрдүүлчихсэн энэ нөхцөлийг бий болгож өгсөн байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол бас бидгэд нэлээд энэ тал дээр бол амжилттай явж байгаа гэж. Ямар ч байсан баяр хүргэе тэгээд Номын холдингийн Номын группийн 17 компани дээр цааны CP гэж тийм хамгийн том ERP системийн төсөөлөлийг амжилттай нэвтрүүлсэн багийнхан болон тэрийг дэмжсэн удирдлагуудад төвчээртэй хүлээсэн эзлүүдэд бас ихээр баяр хүргэмээр байна. Нийлийн удаан үргэлжилсэн ч гэсэн өмнөх маш их сургамжуудаас үүдээд сүүлийн төслүүд бол сүүлийн нэвтрүүлэлтүүд бол маш хурд явсан биш үү? Жилийн турш 10 бараг 3 компани дээр
нэвтрүүлэн гэдэг бол өөрөө богино хугацааны амжилт гэж бол миний хувьд бол бас харахаар байна л да. Тэгэхээр маш их зүйлийг сурсан байх, маш их хүний нууц, маш их хүмүүс ч гэсэн орж гарсан байх те. Төвчээр нь алдсан ч хүмүүс маш их байна. Гэхдээ эцсийн дүндээ ингээд үр дүнгээ хараа сууж байхад бол маш сайхан байгаа гэж бодож байна. Одоо бас дараагийн фейсбુક нь ер нь бол явах гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр тэр дээр нь бас амжилт хүсье. Тэгээд мэдээж энэ том байгууллагын хувьд бол энэ төсөөлөөс айгу чухал байсан. Нэг маш их зүйлийг сурсан байх. Зөвхөн эндээс таны яриан дээрээс үндэслээд би юу гэж бас бусад сонсогчдод зөвлөмөр байгаа гэхээр анхны хамтрагч тийм зөвлөх үйлчилгээний байгууллага имплементашн хийх гэж байгаа компани маш зөв сонгох хэрэгтэй юм байна. Өөртөө төслийнхоо яг хүлээх үр дүн гэдэг зүйл, цаг хугацаа гэдэг зүйлээ маш зөв төлөвлөх хэрэгтэй юм байна тийм. Тэр вендора продакта тэгээд тэр консалтингийнхаа компаниудыг бол зөв сонгохгүй бол мэдээж зарим тохиолдолд бол гадны зөвлөхүүдийг авах нь зөв байдаг. Гэхдээ ингээд гадны зөвлөх гэхээр бас л ингээд одоо хятадын зөвлөхүүдийг авчингууд хэлний барьаар үүсэж юм тий. Тэр хүмүүст энэ худалдааны салбар дээр хийсэн experience байна уу гэдэг зүйлийг бас айгүй харах хэрэгтэй болж таарч байна шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйл дээр бас анализ хийгээд дүгнэлт шийдвэрүүдээ айгүй зөв гаргах хэрэгтэй юм байна гэж харлаа. За яг магадгүй ингээд зөвлөх үйлчлэг нь арай өртөг багтаач гэдэг юм ингээд байж ич магадгүй. Гэхдээ ингээд буруу зөвлөх сонгоцсон, буруу компанитай хамтарснаас үүдээ төсөл бүр удаашраад өөр зардлууд, нэмэлт зардлууд ингээд гарах эрсдлүүд ер нь бол байх юм байна. Тэгэхээр хамтрагчдаа системээ, вендора, тэ консалтинг маш зөв сонгох нь бол баг хамгийн дөрөвний бодвочтой зүйл ах нь шүү дээ. Тийм. Би бол тэгж одоо тийм дүгнжээ. Тэгэхээр ер нь хинээр юу хэлэх гэж байгаа вэ гэдгийг аюусаа бодох хэрэгтэй байна гэж бодож байна. Энэ дээр бол нийт ер нь одоо энэ за сап дээрээ сурлал ярьж л дээ тийм 5 жилийн хугацаанд хэр олон хүмүүс орж гарсан бэ яг технологийн төсөл дээр. Яг одоо яг нийт одоо группийн хувьд гэдэг ч юм уу тий одоо энэ төсөлтэй холбогдуулж дооролт гаралт ярих юм бол нэг болол утгагүй асуудал тий. Тэгэхээр илүү чи одоо өөр олон хүчин зүйлсүүд явж байгаа. Тэгэхээр илүү одоо нөгөө төслийн багийнхаа хувьд ярихад бол дахиад нөгөө манай төслийн багийн хувьд бас ингээд яг өнгөрсөн жилийн амжилт нь юунаас холбоотой хэрийн төсөл хэрэгжүүлж байгаа багийнх нь тууштай байдал тий яг энэний ард гарчий гэсэн тэр хүсэл эрмэлзэл маш сайн байсан гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээд яг гаралт оролт бол харьцангуй бас гайгүй байсан. Тий яг ингээд үндсэн төслийн баг доторх хүмүүс нь анханасаа эхэлсэн хүмүүс нь яг ингээд тууштайгаар энэ төслөө авч явсаар хагаад ингээд нэвтрүүлсэн. Дунд нь бол нэг 5-10% бол хөдөлгөөн бол мэдээж байсан. Гэхдээ тэр нь магадгүй одоо бусад нэгжүүд рүүгээ шилжих ч юм уу тий. За тэгээд одоо гараад орондоо шинэ хүн орж ирэх гэдэг юмуд бол яг байсан. Гэхдээ маш бага хувьтай. Гол нь төслийн багийг бас бид нар авч явахын тулд хүний нөөцийн хувьд бодлогоор дэмжсэн тий. Төслийн баг өөрөө яг энэ зорилго одоо энэ төслөө нэвтрүүлчих юм бол ямар хөө зорилгот хүрэх гээд байгаа тий. Өөрөөсөө бид нар ямар хөө одоо легаситэй тий ямар хөө дурсамжуудтай болох гэдэг юм бэ гэдгүүдийг өөрөөсөө бас айгуусаа ойлгоод тэгээ тэр баг доторх одоо төгжүүлэлт ч юм уу тий тэр юмнуудаа бас нэлээсээ авч явсан байх гэж би бол багаараа бахархаж ярих гэдэг. Би ер нь яагаад энийг асуух гэсэн бэ гэхээр яг саяны таны над хэлж байгаа зүйлийг чинь сонсомоор байсан байхгүй. Дижитал шилжилтийг хийхэд ер нь бол ингээд за технологийн банк тэгэл нэг байгууллага даяараа ингээд захин ур чадварууд тийм дижитал компетенси за тэгэл ажилтнуудын ур чадварууд маш чухал байдаг. Тэгээд дээрэс нь технологийн энэ залуучуудыг тогтоон барих тийм ажилтнуудыг авч үлдэх энэ өөрөө айгүй чухал хүний нөөцийн бас нэг бодлогод болдог. Дээрэс нь залгамж шалгааны бодлогоо тэгээд энэ бодлогуудыг ингээд тодорхойлолт явах нь айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр нөгөө тийм төсөлтөд уялдуулаад ер нь та хэд маань тийм хэрхэн энэ одоо IT-ийнхаа баг болон энэ core багуудыг
хүмүүсээ тогтоон барьж юм тий. Энэ дээр хүний нөөцийн ямар хөө бодлогууд явж юм. За ер нь байгууллагуудад бас л ялгаагүй IT-тэй холбоотой оролт гарт бол маш их байдаг тий. Тэгэхээр энэ дээр ер нь бол ямар челленжүүд ирж байна. Залуучууд бол одоо шал өөр боддог болсон тий. За илүү цагаар сууж ажиллахгүй, цагтаа таарна. За эсвэл зайнаас ажиллана, дуртай цагтаа ирээл, дуртай цагтаа явна ч гэдэг юм уу. Тийм маш их зүйлүүдийг ярьдаг болчихсон, шаарддаг болчихсон байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь байгууллагууд хэрхэн ямар бодлогод гарах хэрэгтэй юм. Хүний нөөц болон одоо энэ IT, дижитал багууд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах хэрэгтэй юм. Тийм бодлогын хувьд. Энэ дээр хамгийн түрүүнд нөгөө ажиллаж байгаа баг өөрөө яг юу бүтээх гээд юуны төлөө тэр хүн яг ямар юмны нэг хэсэг юм бэ гэдгийг нь ойлгохгүй юм нөгөө вижнээ ойлгох тий. Ялангуяа одоо юу гэдэг нөгөө Z-үе гэж бид нар чинь ингээд нэг юм үе хоорондын юмуд яриад байдаг тий. Тэгэхээр ингээд сүүлийн үеийн залуучууд дээр бол миний бодлоор яг юм одоо хүсэл эрмэлзлээрээ хөглөгдөж явах тий. Утга учиртай юм хийж бүтээх гэдэг дээр маш их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. Тэгээд манай хувьд ч гэсэн аль болох тэрийг ингээд ойлгуулах. Дээрээс нь нөгөө талдаа тэнд ингээд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд одоо ингээд бас нэг юун тодорхойгүй байх ингээд ажлууд хийгээд авах гэдэг гэхээсээ илүү те яг өөрөө яг ямар чухал юмны нэг хэсэг байгаад байгаа юм бэ. За нөгөө талдаа нөгөө хийж байгаа ажлуудаа богино хугацааны амжилтуудаар яг тэрийг ингээд мэдэрч кайф авах те тэр нөхцлүүдийг яаж бүрдүүлж өгөх вэ? Тэгээд дахиад дээрээс нь нөгөө хамт яригдах хэвээр юм нь болохоор нөгөө тэнд ингээд бас тэр хүмүүс чинь нэг үнэтэй цаг хугацаагаа зориулаад ингээд зарцуулаад ажиллаж байна тий. Тэгээ үнэтэй амьдралынхаа үнэтэй цаг хугацааг бид нэр ингээд хамт өнгөрүүлж байна. Тэр утгаараа тэнд ажлын байран дээрээ тэр хүмүүс бас одоо хааж очиод газардахгүй гэдэг шиг тэр бенефитүүдийг одоо юуны хувьд тий одоо нөгөө тархинаас нь хизээж одоо хүн аваад явчихгүй тэр мэдлэг туршлагуудыг хөрөмтлүүлэх тий тэр сайн туршлагуудыг нь зөв юмыг зөв хийж сурах тэр чадамжуудыг нь бас олж авах тэр орчнуудыг нь бүрдүүлэх. Наад зах нь одоо жишээлбэл энэ төслүүдээс гадна менежментийн тогтолцоо нэвтрүүлэх тий тэгчих юм бол одоо ажлаа яаж зөв явуулах юм бэ гэдэг арга барилаа зөв сурчин хааж утсан яг ингээ бусдтай яг ийм стандартны хэлээр ойлголцдог болчихно гэдэг ч юм уу тий. Тэр хүнд эргээд байгууллага талаасаа ямар одоо сургалт туршлага тий тэр өөр өгөөжүүдийг нөгөө хүндээ бас өгж байгаа гэдэг юмнуудыг бид нар бас бодолцох хэрэгтэй. Тэгээ яг тэр дээр нөгөө хүмүүстэй бас ингээ ойлгуулах ёстой байдаг. Тэгээд мэдээж одоо хүн ажиллаж байгаа юм чинь тэр хүний нөөц талаасаа нөгөө доктортой ажиллуулахын тулд яаж чадварлаг хүмүүсээ авч ажиллуулах уу ялангуяа стратегийн томоохон төслүүд дээр тий хүний нөөцийн бүрдүүлэлтэн дээр яаж анхаарах уу гэдэг юмнуудыг одоо SCP дээр бол бид нар жишээ нь анханасаа бас ингээд яг тухайн одоо технологийн салбарын хүмүүс цуглуулахаас гадна байгууллага дотроосоо салбар болгон дээрээ одоо тэр процесс овнорууд нь байж исэн хүмүүсийг нэгтгэж агаад тэр хүмүүст нь одоо группийнхаа одоо үйл ажиллагааг дараагийн түвшинд те одоо дахиад нэг шат агуулгын тулд тэр хүмүүсийн үүрэг оролцоо маш чухал байгаа учраас тэр хүмүүсийг бас тэр төслийн баг руу оруулж ирж ингэж бид нар бүрийн анханасаа бодлоготойгоор бүрдүүлсэн. Тэгээ тэр хүмүүс бол нөгөө бизнес талуудынхаа бас төлөөлөл болдог те процессоо мэддэг, ажиллаа мэддэг. Нөгөө талаасаа нөгөө SCP-гээс сурчгаараа юм ер нь яаж явах хэвтэй өөрчлөлтийг нь тэгвэл яаж хийх хэвтэй гэдгийг мэддэг тийм байхтал тэр нөгөө сонголтоо яаж хүнийхээ бүрдүүлэлтэн дээр бас бодлого хэрэгтэй болчих. Тэгээд мэдээж нөгөө цалин үйлсний хувьд те бид нар зах зээл дээр өрсөлдөх үүс байх хэвтэй тэр чиглэл дээрээ бас шаттаараа дарах хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэвтэй эргээд нөгөө амжилтыг нь үнэлж урамшуулах хэвтэй гэдэг ч юм. Тэр дээр бол манай компани зүгээс маш олон ажлуудыг энэ төслийн ард бас хийсэн. Тий. Тэгэхээр нөгөө төсөлтөй холбоотой урамшууллууд гэл тэр зүйл бас айгүйх яригддаг тийм. Мэдээж тэр төслийг одоо гадны вендороор бүтэн хийлгэлээ гэхэд маш их зардал гарна. Тэгэхээр өөрийн дотоодын нөөц болцоогоор хийж байгаа гэдэг нь өөрөө маш чухал гэдэг юм. Тэнгүү тэрний гэпийг за тэрний энэ зөрүүг за нөгөө талаа бүгдийн биш юм аа гэдэг тодорхой хувийг нь ажилтнуудаа өгөөд урамшуулах. За нөгөө түрүүний хэлж байгаа legacy гэдэг зүйлтэй
тухайн хүн тэр хийсэн ажлаараа бахархах тэр сэтгэлдлийг төрүүлэх нь айгүй чухал баг шиг байгаа юм. Тэгээд ажилтнуудаа тогтоон барихын тулд бол мэдээж одоо баг урамшууллын тогтолцоогүй байгууллага баг байхгүй болчихж тийм. Ялангуяа технологи компаниудын хувьд технологитой холбоотой хүмүүсийн хувьд бол урамшуул айгүй хэрж. Тэгээд түрүүн хэлсэн дээр ажиллах орчин нь өөрөө за баг гэртээ нийцлэхэн байх гэдэг тэр зүйлүүд бас айгүй хэрэгдэж байна. Бас энэ дээр нэг юм сүүлийн үед бол за нэг хэсэг бол яг нэг ийм чиглэл айгүй их давмгаалаад байна шүү дээ. Давмгаалт гэсэн чинь сүүл рүүгээ яг энэ хитрхи ингээд ихсээд ирэхээр хитрхи нэг замбраагүй болоо ингээд ирэхээр ажил хийдүүлэх тий цаг даалгах гэж ярьдаг тий тэр зүйлүүд бас ихтэй л тий үнэхээр завтай байгаа юм байна гэж тооцогдоод ингэдэг. Тэгээд одоо Silicon Valley-ийн компаниуд ч тийм том компаниуд бол бүр ингээд офсайт нэг remote employer байхгүй болгоцсон. Бүгд онсайт офс дээр ажиллана. Яг цаг нартаа болцсон ч гэдэг юм. Илүү бас нэг жоохон хумаад ирсэн ийм кейсүүд бол гарч ийлээ. Тэр яг нэг цагаараа байдаггүй гэдэг чинь хэлдэг шүү дээ. Тэр нэг хэсэг бол ковидын дараа бүгд л одоо бараг зайнаас ажил хийгээд гэдэг байсан. Одоо буцаад ерөн жоохон хумигдж ирж байгаа ийм кейсүүд бол гарч байгаа юм байлээ. Тэгэхээр хүмүүс маань ч гэсэн энэ дээр тасан зохицох бас айгүй чухал тий. Та үнэхээр завтаа байгаад байвал гэрээсээ ажиллахдаа одоо юу гэдэг хажуудаа нэг ажил хийгээд компьютерийнхаа маусыг хөтлөгчөд байдаг бол уушлаарай тий. Та энэ офс дээр ирээд ажиллах цаг болцсон байх шүү гэдэг мессежийг бол өгж байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдөө ч гэсэн тэрэн дээрээ үгүйсээ анализ хийх хэрэгтэй. Би нэгэнд энэ байгууллагад ажиллаж байгаа гинх энэ байгууллагад энэ цагийг зарцуулах ёстой. Бусад цагаа гэр бүлдээ ингээд зарцуулах ёстой. За үнэхээр чи ажил олгогчтойгоо тохиролцож чадаад өдрийн 8 цагийнхаа би 6 цаг л ажилланаа. Үлдсэн цагт ингэж чадна гэвэл үнэхээр тэр бол сайн. Тэгэхээр яг л ажиллах гэсэн цагтаа ажилтдаг бас байх нь айгүй чухал юм шиг байна. Тэгээ зүгээр бас нэлж. Ийм том төсөл дээр ажиллаж байгаа учраас залуучууд энэ дээрээс маш их нөгөө мэдлэг, ур чадвар гэдэг зүйлийг ингээд ажмаар хөрвдлүүлж идэг тий. Мэдлэгтэй болж идэг гэсэн үг. Тэгэхээр тэр нь өөрөө бас нөгөө тэр хүнийг төвчээртэй тий. Тэнд ингээд үнэхээр сэтгэлээ зориулж ажиллаж байгаа бас нэг гол хөшөөргөн болдог байх гэж бодож байна. Тэгэхээр байгууллагууд юу гэдгийг хүмүүсийг челленжлээд том ажил руу хүмүүсээ оруулдаг байх тий. Тэрнээс нь юм сургадаг байх. Нэг нэгнээсээ мэдлэгийг нь хуваалцуулдаг байх ч гэдэг юм. Ийм тогтолцоонуудыг бас хэрэгжүүлэх ёстой болов гэж бол би өвдөө боддог. Тэгэхээр хайдын одоо CP-ийн төслөөс залуучууд маш их зүйлийг бол сурсан баг тий. Энд ажиллаж байгаа залуучууд одоо л өөр газар маш үнэтэй ажилтан болж маш үнцэнтэй хүмүүс болж чинь номиндоо ч гэсэн маш үнцэнтэй ажилтнууд болж байгаа байх гэж бодож байна. За ерөнхийдөө ингээд бараг цаг 30 минутын яриа ингээд хүрч байна тий. Хамгийн сүүлийн асуултаа ер нь юу гэж тавьмаар байна гэхээр за мэдээж байгууллага болгон дижитал шилжилт гэдэг зүйлийг хийх гээд хичээгээд за эхлүүлээ дундаа орох нь ороод ингээд явж байгаа. Энэ бол тасралтгүй хийгддэг процесс байна тий. Тэгэхээр зарим нэг эхлээгүй жижиг дунд бизнес үүсэж байгаа тий. Хийх гэж бодоод юунаас эхлэхээ мэдгүй байгаа ийм эцдүүд за топ менежментүүд бас байж юуны магад мэдээж бүгдээрээ амжилттай нэвтрүүлэл бүгдээрээ дижитал орчинд тий энэ ингээд хийгээл ингээд яваагүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ байгууллагуудад одоо хэлэх одоо зөвлөмж гэх юм уу тий ер нь сургамж та эндээс ингээд ойлгож авсан зүйлүүдээ ингээд нэг бацаад 3 үндсэн point үндсэн гол зүйлийг ингээд зөвлөвөл юу гэж зөвлөх вэ? За энэ дээр бол нэгдүгээрт нөгөө бизнесээ яаж явуулах юм бэ тий стратеги өөрөө юу вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Дижитал шилжилт яриад байгаа учраас тэрийг л эргэж харах хэрэгтэй тий. За тэгээд тэрэнд хэрэгтэй нөгөө чадамжууд нь юу юм бэ? Буюу одоо ямар систем хэрэгтэй вэ гэдэг асуултаас биш ямар чадамжууд хэрэгтэй вэ? Бид нар юутай байх ёстой вэ гэдэг асуултаас асуугаарай. Тэгээ нөгөө талаас нь асуугаарай гэж хэлмээр байна.
За тухайлбал одоо харилцагчийнхаа үйлчилгээг одоо илүү сайжруулах, харилцагчтайгаа илүү хурдан харилцдаг болох гэдэг юм уу? Эсвэл зүгээр дотоод процессуудаа л илүү зэгцтэйгээ болох гэдэг юм гэдэг ч юм уу тий. Хоёрдугаарт нь болохоор нөгөө байгууллага болгонд тийм нэг том нүсэр төлөвлөгөө ч юм уу тий одоо таарахгүй. Тэгэхээр бүх байгууллагууд аль болохыг нөгөө ямар чадамж хэрэгтэй гэдгээсээ эренбэлж агаад одоо жижиг энгийн алхмуудаас эхлээд автоматжуулаад, дижиталжуулаад ингээд явах хэрэгтэй. За магадгүй одоо юу гэдгийг маш том нүсэр хөрөнгө оруулалт хийчээд тэгээд тэрэн дээрээ ингээд үр дүн гаргаж чадахгүй явж ирснээс жижиг алхмуудаас эхлээд өртөг багтаагаар эхлээд тэр нэг маркета тестлээд авчих хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь бол мэдээж нөгөө процесс хүнээ бэлдэх асуудал буюу анханасаа одоо санаачлах эхлэж байгаа бол бүр төсөл эхлэхээсээ л хүмүүсээ сургаж эхлэх. Түүнээс биш төсөл явж байхад дундаас нь эсвэл за одоо нэвтрэх гээд байна, өөрчлөлт хийх гээд байна гэж сурах гэхээс илүү бүр яг төсөл эхлэхээс дуусах хүртэл хугацаанд системтэй төлөвлөгөө гаргаад хүнээ бэлдэж сургах. Юугүй шууд автоматжуулах гал тэ ингээд эхлэхээс өмнө процессуудаа зэгцлэх. Энэ алхмуудыг л хийгээсэй гэж хүсэж байна. Хийгээрэй гэж ер нь зөвлөе. Тийм өмнөх подкастууд дээр бас ингээл гарч ирсэн. Ер нь өөрийгөө ингээд дахиад эргээд хараад тийм баг ингээд хөндлөнгөөс ингээд нэг харж байгаа юунд болж байгаа вэ? Юу нь болохгүй байгаа вэ? Юу нь замбраагүй нүсэр байгаа вэ ч гэдэг юм уу. Тэр зүйлүүд айгүй сайн хараарай гэд манай өмнөх одоо подкастын зочдод бас хэлж ирсэн. Яг тэр дээжлэх нь тийм ер нь өөрсдөө нэг эргэж хараад одоо бидний яг яах гэж байгаа юм бэ? Тэ хайж гэж байгаа юм бэ? Гэдгийг нэг сайн хараад стратеги оновчтой зөв боловсруулах нь бол чухал юм байна. Байнгын юм нөгөө сүүлийнхийг бол байнгын юм коммуникацтай байх нь айгүй чухал байгаа тийм тий. Зөвхөн одоо тэр чинь нэг юм IT дээр л хийж байгаа ажил биш, байгууллагуудаар хийж байгаа ажил учраас байгууллагуудаар мэдээлэл маш сайн өгдөг, хүмүүсээ тогтвортой зөв сургадаг тий. Энэ соёл гэдэг зүйлийг ингэж бий болгох ёстой байх нь шүү дээ тий. Тэгэхээр тэр зүйлийг бол бас баз эхлэе бол зөвлөж юм. Тэгээд бүр боломжгүй бол тий хэд томоор биш ингээд жижигээр багаар алхамаар ингээд хийгээд зүйл мэдээж амжилтанд хүрнэ. Тэгэхгүй бол маш их хөрөнгө оруулалт зарцуулж яад нөгөөдөгтэй стресстэй бүх юмаа фейлтүүлээд тий. Тэгээд бүх юмаа зогсоох гээд ингээд маш их зардал нэмж гараад ингээд байдаг. Тэгэхээр айл болох багаас эхлэе гэж бол зөвлөж байгаа юм байна. За тэгээд ер нь бол байгууллагуудын маань за подкастыг сонсож байгаа үзэгчид маань тэгээ энэ зүйлүүдийг маш сайн анхаарад за тэгээд хийж байгаа ажил дээрээ хэрэгжүүлээд яваарай гэж зөвлөе. Тэгээд энэ нийт одоо бид чинь бараг л нэлийн 10-аад төрлийн зүйлүүдийг ингээд ярилцлаа тийм. Энэ дээрээс та бүхэнд хэрэгцээтэй зай мэдлэг болох үеч тийм туршлага болох үеч тийм зүйлүүд яригдсан бахаа гэж бодож байна. Үнэхээр гоё одоо кейсүүдийг тийм зүйлүүдийг бас ярьж өгсөн. Бимба захиралтай баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил бас амжилт хүсье. За тэгээд Номин холдингийн Монголын тийм худалдааны салбар за нийтийн салбаруудын хамгийн том түвшин болсон энэ байгууллагын дижитал шилжилтэнд амжилт хүсье. Түүнийг удирдах байгаа баг хамт олон тийм топ менежментүүд эзэдүүдэд бас амжилт хүсмээр байна. Баярлалаа. За тэгээд бас подкастта уурж оролцуулсанд бас дахин баярлалаа. Мэдээж яг одоо өнөөдрийг хүртэл туулсан туршлага тий цаашаа бас ер нь бол ингэ явал зүгээр юм байна гэд судалж ойлгочоод одоо нэг голыг олцоод хийхээр хэрэгжүүлээд одоо явж байгаа хийхээр төлөвлөж аваад зүйлсүүдээ бас ингээд одоо салбарынхаа болон бусад бизнесийн хүмүүст одоо нэг ч гэсэн хүнд одоо хэрэгтэй болчих юм болоо гэдэг талаас нь бол аль болох хуваалцахыг хичээлээ. За тэгээд энэ бол дахин хэлэхэд бол нөгөө урт хугацааны аялал тийм болохоор тууштай байдал байгуулгын хэмжээнд чухал. За тэгээд мөн салбарынхаа мэрэгчлэлтнүүдтэй ч гэсэн тууштай байгаараа тий дижитал шилжилтийг салбар бүрт нэвтрүүлээд хэрэгжүүлээд манлайлагч нь болж ингэж яваарай.
гэж хүсэж байна. За тэгээ бүгдд нас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.